жигтэйхэн гүйдэл гарч гинэ одоо сүнс гэ та нар хэлж байгаа шиг те. Тийм яриа гарч гин. Тэгээд тэгээ ер нь сүнс байд юм уу байдаггүй юм уу шалгая гэж бодож байна. Байхгүй л яагаад явах. Байвал яг байдаг нь мэдээд байгаа гэдэг. Тэгэл оройхон хэрдэл нөгөө гүйдэлтэй газар л бол явж л тамаар унаад. Тэгэл яг харуу бүрий болоод цагаан гэгээ тасраал. Эд чөтгөрийн ажлын цаг эхэлж байгаа үед л нөгөө газар очив. Одоо ингээл энд л байдаг гэсэндээ гэж бодвол чөтгөр чи байна уу гэж асууж байна л гэж байна. Тэгэхээр заа байхад бол байд юм байна. Гэхдээ тэнсий гэж бодож гинэ. Надаа энэ их чухал санагдтыг. Бид нэр одоо та нар ч яриагаагүй. Бидний үед бол хит материалист хүмүүжлэр хүмүүцсэн л те. Дийлэг шашныг үгүйсгдэг. Ерөөсөө байхгүй. Сүнс юу байхгүй. Тэгээд сая арчил шилжээд одоо тийм ээ чөлөөтэй үзэл бодлын чөлөөтэй харилцаанд ороод ирэнгүүтлээ өмнө байхгүй гэжсэн зүйлээс өчүүхөндөдөө тайлбаршгүй зүйлийг харангуутлаа уян чин байд юм ээ тэр чигтээ үнэн гэвлэж бод. Ялгаа байгаас байхгүй гэж бодож ирсэн нь жоохон чимээ анир тэндээс харангуутл уян чин байд юм ээ ерөөс бүхэлдээ үнэн юм байна. Тэр хүн болохоор чөтгөр байна уу гэж байна тийм ямар гэсэн байна. Гэхдээ хэр төвшөнд байдгийг шалгая гэж бодож ил. Магадгүй чигтэйхэн айжгүйгээд байхааргүй зүгээр л байна гэж нэг үг дуугарх төдийл байдаг гэж болно шүү дээ тийм ээ. Тэгэхээр за ер нь яг ямар шүүн чөтгөр тэнсий гэж бодоод. Тэгээд замдаа идэхэд нэг баахан чав авцсан байж. Тэндээсээ нэг 4 чав гал. Тэгвэл энд хэдэн чав гана гэж. 4 чав гана л гэлээ гэж. 7 гавал энд хэдэн чав гана гэж. 7 чав гана л гэлээ. Атгийнхаа хэрээр авч байгаа. Тэгвэл энд хэдэн чав гана гэсэн чинь би яаж мэдэх юм бэ гэсэн. Ойлгож байна тийм. Өөрөө тоолоогүй л те сүүлийнхтэр те тоолгоор атгагаар энд хэдэн жавганаас би яаж мэдэх юм бэ гэсэн. Ингэж л ярьд юм л да. Манай огш ярьж байсан. Тэгэхээр чөтгөр шулам ч юм уу те зэрэгцээ ертөнц бидний яадаг юмнууд огт байхгүй гэдэг бас биш байж магадгүй байдаг. Гэтэ байх оршин хүрээнд магадгүй бидний оюун сэтгхүүн тэр итгэл үнэмшлийнхээ хүрээнд л байдаг гэж болно л да. Тэр итгэл үнэмшлийн хүрээнд л байгаа юмыг байхгүй гэж үгүйсгэж хэцүү. Тийм ээ. Хит материалист бид нар яг ширээ сандал шиг атом молекулаас бүтсэн юм биш ч гэсэн бидний оюуны түвшинд альва нэгэн хэрэгцээ, шаардлага, айдас, аврал аль нь байдаг гэж болох юм. Тэгэхээр өнөөдөр бол би чөтгөрийн талаар төдийлөн ярихгүй л дээ. Ёс зүйн талаар ярина. Ёс зүй гэж. Урд нь өөрийгөө танилцуулъя. Намайг Ням Самбуу гэдэг. Би 1995-аас 2005 оны хооронд Өмнөдийн нийтхийн Бревен гэдэг одоо Буддийн гүн ухааны 3 том сургууль байт. Тэрэнд 10 жил суралцсан. Гавж гээд цолтой. Гавж бол одоо өнөөдөр Монголд өгч байгаа эрдмийн одоо Буддийн гүн ухааны хамгийн өндөр цол. Өөрийгөө магтаад байгаа юм биш. Ярьж байгаа яриа маань аливаа нэгэн сонирхчийн төвшөнд биш. Энэ бол яг Бурхны шний өөрийнхөө судлалын академик төвшөнд орох хичээл шүү гэдгээл тодорхойлгож байгаа. Улмаар 2006 оноос 2008 онд би Английн Сандерландын их сургуульд Buddhist study буюу Бурхны шин судлалаар 2 жил суралцсан. Distance learning гэдэг зайнаас сүүлд нь суралцсан да. Тэгээд post graduate буюу одоо магистр цолоо хараахан авч амжаагүй боловч дипломтой. Тэгэхээр яг сүүлийн 2 жил суралцсан нь бол өмнө би 10 жил суралцахдаа зөвхөн хойдын нийтхийн буддизмын дотор талаас нь судалж исэн бол сүүлийн 2 жил нь зөвхөн хойдын нийтхийг биш зүүн өмнөд Аз буюу Хятад, Япон, Солонгосын буддизм, өмнөд Аз буюу Шри-Ланк, Бирмийн буддизмыг за жоохон гадна талаас нь маягтайгаар объектив түвшинд судалсан л да. Тэгэхээр 2008 онд хүрч ирснээс хойш миний одоо хичээж байгаа, зүтгэж байгаа зүйл бол бид нар одоо энэ хичээлийг яагаад орох болж байгаа юм бэ гэхээр цахим мөртөө дээд сургуулийн жигтэйхэн сүсгтэй болоод ч юм уу морь уяд морио хурдан явуулахын тулд ч юм уу лам авчир сан тавьж байгаа зүйл биш. Энэ маань өөрөө Бурхны шин гэдэг маань хүн төрлөختний оюуны нэгэн бүтээл. 2500 жилийн түүхтэй. Аз дайдаараа 2000 жилийн турш тэднэрийн одоо авал орхил гэж ярьдаг да. Амьдралд хэрхэн хандах, хүлээц, даван туулах гүн ухаан нь бол болж ирсэн л дээ. 21-р зуун гарснаас хойш 20-р зууны дунд үеэс хойш Европт аядч гисэн
Бурхны шин одоо хөгжиж эхэлж байгаа. Тэгэхээр зүгээр бид нэр дунд сургуулийн 7 дугаар ангид ч байна уу 6 дугаар ангид ч байна уу нэн эртний түүх гэж хичээл ордог л манай эртний өмнөх 2000 жилийн өмнөх 1000 жилийн 3000 жилийн өмнө Ром, Грек, тийм ээ Египтийн түүхийг уншдаг. Бидэрт ямар хэрэгтэй юм бэ? Аль 4-5 мянган жилийн өмнө эндээс 4-5 мянган бээрийн тэмдэг түүхийг уншдаг, үздэг, ерөнхий мэдлэг гэдэг. Энийг 21-р зууны залуус тийм ээ сэхэтэнх юм боловсон хүчнүүд боловсралтай, оюуны боловсралтай хүмүүс мэдэх шаардлагатай юм аа. Хүн төрлөختний туулж өнгөрөөсөн түүх юм аа гэж үздэг. Тэгэхээр Бурхны шашны талаар зөв ойлголт, мэдлэг, мэдээлэл гэдэг бол хамгийн багаар бодоход л залуу хүний мэдэх ёстой зүйл. Зөвхөн Монгол гэлтгүй хаач ч та нар ямар шашинт Бурхны шашинтай ч гэдэг юм үгүй л ер нь элдвийн шашинтай хүмүүс таарлаж байхад шашны талаар адаглаад маргаа мэтгэлцэн бодол солилцол явлаа гэж буддизм ингэж үздэг штэ тийм ээ. Түүнээсгүй би очиод залбирдаг тэр чинь манай ээж имээ зал тэр биш. Онол нь ийм юм аа. Учир шалтгаан зүй тогтол нь энэ юм аа. Ийм урсгалууд байдаг юм аа гэж мэдэх гэдэг бол хамгийн багаар мэдлэг юм л да. Мэдлэг. Бүр цаашлаад миний итгэж найддаг зүйл бол энэ бол ёс зүйн сургаал юм. Ёс зүйн сургаал. Өнөөдөр Монголд хамгийн их дутагддаг зүйл миний бодлоор ёс зүй. Бид нэр бүтээн байгуулалт, зам харилцаа, тийм ээ материалыг баялаг бүтээх юм ярьж байна л зөв хэрэгтэй мэдээж. Гэхдээ эдгээр бүгдийн нэгэн хөшүүрэг нь чухам би эргэлзээд байт. Эхлээд баян болж дараа нь ёс зүйтэй болох юм. Ёс зүйтэй болж баян болох юм уу? Зэрэгцээд өгчих ёстой юм уу? Тийм ээ. Материалын хөгжил хийгээд хүний дотоод би одоо та нар бодоор ингээд маргааш Монголын маргааш яг маргааш гэсэн утгаараа биш л ирээдүй. Улаанбаатар хот ч юм уу Монгол чигтэйхэн хөгжсөн сайхан байна гэж бод. Мэдээж хамгийн түрүүнд одоо Япон, Солонгос хөгжилтэй орнуудыг зам харилцаа, чигтэйхэн хот барилганд цэвэрхэн үзэмжтэй тийм ээ. Тэгээд надад юу хамгийн түрүүнд байгаасаа гэж боддог. Хүмүүс нь бие биенийг хүндэлдэг. Найрсаг сайхан байхсаа л гэж бод. Хэрвээ тийм юм байхгүй бол нөгөө л мега том тийм ээ метрополис хотуудад байдаг тэр хүүтэн тэр нөгөө л хичнээн хүмүүс байна ч гэсэн наан хүмүүс үргэгддэг, гიშигддэг, үл тоомсралдаг биш ээ монголчууд 2.7 сая явлаа шүү дээ. Миний үр хүүхдүүд ямар байхаас ямар орчинд хөгжөөс амьдраасаа гэж боддог гэхээр дулаахан сайхан. Гудамдаа ятаглаад хүмүүс хог хайдаг. Нэг нэгийг хохироогоо дээрэмдээд биш тийм ээ гудамдаа тавтай сайхан хотын гудмаар алхацдаг. Ийм болохын тулд хүмүүс оюундаа эхлээд хог хайдгүй маа гэсэн сэтгэлгээ бий болох хэрэгтэй л дээ. Гудамд хог хайдгүй хүмүүс байдаг те. Яагаад хог хайдгүй? Гэхдээ хамгийн ингээ хариулт нь хог хаях муухай штэ л гэж бод. Хог хаяад хот муухай болно тэгээ муухай харагдаж штэ гэдэг л угаарт ийм жоохон ухамсарыг яагаад хийчих болдгүй юм бэ? Зүгээр л энэ бол тийм ээ маркра гэдэг шиг л ижлэх ойлголт. Гудамд хог хаяхад муухай. Тийм болохоор би нэг хадгалаад явчих хогынсаа байхгүй ч гэсэн. Ийм жоохон ухамсарыг эдийн хэрээний ухамсаруудыг суулгах ёстой, хүмүүжих ёстой. За ер нь өнөөдөр болохгүй байгаа бүх зүйлүүд авилгал хэл ахуулж байт юм уу? Зөвхөн замын хөдөлгөөнд оролцож байгаа байдал гэдэг маань л ёс зүйтэй нэг холбоотой л асар их холбоотой. Бусдыгаа хүндлэх, хүлээж, тайван. Тэгтэл бид нар монголчууд Чингисийн яасан ийсэндээ тэнгэрээс зайд гэл цээжэд илдээд өгдөг мөртлөөсөө гудамдаа бие нэг алчих гээд идэв штэ. Жохон юуны төлөв гүйцэж очиж төрүүлэл юу юм бэ чи үзгүй яах уу ийхүү болол монгол хүн алчих гээд идэв хөхгүй тамина. Алчих гээд идэв. Тэгтэл цаана нөгөө хөгжүүлэх гээд байгаа улс орон хамгийн ятаглаад бодоход эхнэр хүүхдэн гэрт нь хүлээж байгаа штэ. Эхнэр хүүхдэн нэг бүрэн бүтэн ирээсэгэд гудамд огт танихгүй гэхдээ л монгол хүн хүүхд толботой монгол хүнийг нэг жоохон юм нэтлэл хуйлаа бие биенийг алж чадхад бэлэн болно гэдэг чинь ямар мухар тэнэглэлээ. Тийм л хүлээцгүй, тийм л одоо тайван бус харгас хэрцгийл байна шүү дээ бид нар. Тэгэл замын хөдөлгөөн бүх юм явж байгаа л авилгал хээл авах хөв хүний ёс зүйд тулд. Хөв хүний ёс зүйд бол.
Энэ ёс зүй гэдэг маань хизээч хөршөө мөрөөдөл биш л дээ. Энэ бол суудаг, бий болгодог, онолтой, системтэй, сургалттай гарцаагүй хөгждөг зүйл. Энд одоо нэг хамаагүй юм ярьж байгаа л да. Монголд хүн газраас үнэтэй утас юу гэдэг Samsung Galaxy 4 ч байт юм уу, iPhone 5 ч байт юм уу, оллоо гэж бодъё л да. Газраас оллоо. Эзэнд нь эргүүлж өгөө. Өөх магадлал хэр өндөр вэ? Яг үнээр л 1%, тэ? 100 хүний нэгэн эзэнд нөгөө 99 нөөрт авах уу, тэ? Бид нар нөгөө цээжэд хэлдэг монголчууд шүү дээ тань. Тэгтэл тэр утас маань бас л монгол хүний утас. Тэр утсаа алга болголоо гэж та нар iPhone 5 алга болгосон бол ямар шаналл тийм ээ? Харуулсэл төрөх вэ? Тэр харуулслыг л монгол хүнд өгчөж байгаа байхгүй. Эзэнд нь өгвөл тэхгүй байсан. Тэгтэл тэр зүйлийг би аваад нэг хүнийг шаналгаад тэгсэн хэрн харин би бүр өөрөө баярлж байгаа. Ямар азтай юм бэ гэж. Тэгтэл Англид ч юм уу эзэнд нь өгөхгүй магадлал 1% шүү дээ. Тэр нь англичууд баяндаа биш. Ерөөсөө л өгөх ёстой л гэж боддог. Өгөх ёстой л гэж боддог. Тэгэхээр энд нэг юм хийх ёстой үстэй тань. Авилгал хэл авах муухай гэж бид нэр айгүй хүзээ яддаг. Тэр гар утсыг аваад эзэнд нь өгөхгүй авч байгаа хүн. Тэр 99% нь шүү дээ монголчууд 99% нь 100 сая төгрөг амлаж байгаа тохиолдолд алгаад ташаад л авна. Хэрвээ тэр байранд очих юм бол шүү дээ. Өөрөө хэрвээ тийм шийдвэр юм уу тэр даргын суурьнд очиод гар утас зүгээр баярлаад авчдаг хүн. Гар утсыг одоо хулгайлахын нэг хэлбэр л эзэнд нь өөрөө эрхшээх ёсгүй авах ёсгүй зүйлийг авч цаад хүнд нь шанал учруулснаа азтай гэж бодож байгаа тэр сэтгүүтэй хүн 100 сая төгрөг дээр бол бүр азны юм болол авах ёстой л. Өөрөөр хэлбэл энэ юу гэсэн санаа вэ гэхээр авилгал хэл ахуул гэдэг бол хэдхэн хүмүүс хийгээд байгаа биш. Бид нар хинч утсан гэсэн авилгал авахд бэлэн ёс зүйтэй байна л гэсэн. Монголчуудын 99% нь авилгалыг дуртай авахаар байна л гэсэн. Тэгэхээр авилгал ас салалгүйгээр тодорхой хэмжээнд Монгол хөгжинэ гэхэд бэрхэлд. Энд чинь бүхий л хөгжлийг бүхий л төвшөнд нь чөдрөл зангиддаг айхтар мохом л. Бүхий л төвшөнд зөвхөн мэрэгжилтэн шилэд сонгодог шигшигдэх шатанда аль чадaltaй дээшээ явах, тэр зам харгуу тавих, аль зөв төсөл санхүүжилтэн бүрэн дүүрэн хэрэгж бүхий л төвшөнд улс орны хойшин чангааж итгэл үнэмшил олон юмар нааддаг зүйл. Тэгэхээр хүн дотроосоо зөв зүйтэйг үнэлэх үнэлэмж төрөх хэрэгтэй. Зөв зүйтэйг үнэлэх үнэлэмж. Би зөв зүйтэй хийх ёстой. Тийм ээ. 100,000 тэр бумын чамаагүй авилгал хэлэх бол хэрвзээ. Та нарт одоо яг та нар дэрээд өмнө чинь ямар ч харгуу амьдралын харгуугаар явж болно л. Тэр төвшөнд хүрэхэд яг тийм амлалт тийм боломж гэсэн боломж гэдэг нь зөв талыг хэлдэг байх юм л да. Хүн тийм зүйлийг та нарт амллаа гэж бодоход би авахгүй гэж татгалзах ёс зүйн босох хэрэгтэй юм л. Гэхдээ би ингэж буяндаа бузар оруулахгүй. Би авахгүй. Ингэж хэлж чадах хэрэгтэй. Ингэж хэлж чадахын тулд ёс зүй гэдгийг хөгжүүлсэн байх хэрэгтэй. Ёс зүйд хөгжүүлсэн байх хэрэгтэй. Энэ ёс зүй гэдэг маань дэлхийн дийлэх оронд энэ сүүлийн 10-20 жил дотор бий болсон зүйл биш байх. Энэ иргэншил үүссэн сүүлийн 5,000 жилд адгуу самтнаас хүнийг ялгах онцлог болж хөгжиж ирсэн зүйл. Аль хүчтэй нь биш. Тодорхой харилцсан ойлголцож бие биенийхээ ашиг сонирхол, бие биенийг хүндлэх энэ эцсийн дүндээ цаагаараа хувийн ашиг сонирхолтой холбоотой л гэхдээ хүн ухаантай юм болохоор алалцаад ийм муухай байснаас харилцан тохиролцоо л гэсэн санаа. Тэгэхээр би өөрийгөө хүндлүүлэхийн тулд бусдыг мөн хүндлэх шаардлага шүтэлцэл гарч ирж байгаа л ухаантай юм л да. Тэгэхээр сүүлийн 5,000 жилийн турш хүнийг амьтнаас ялгагдах бие биенээ харилцан хүндлэх юм ёс зүй гэдэг юм өсч хөгжиж ирсэн.
Энэ зүйл маань дийлэх тохиолдолд аливаа нэгэн том шашинтай л холбогддог. Одоо та нар кинон дээр Европын дундад зууны үеийн тухай кинон дээр гацаа тосхон байлаа гэхэд голд нь сүм. Тэгээд тойроод байшингууд. Зурх киногаар ажиглаар. Өөрөлд аливаа нэгэн нийгэм оршин тогтноход түгээмэл нэгэн ёс зүйн үнэлэмж хэрэгтэй байдаг. Бүгдээрээ гижлэх юм биш л дээ. Гэхдээ нийтээрээ. Жишээлбэл амтан ал, хүн алах муу шүү гэж бид нар үнэлдэг. Тэгж бид нар бодож байгаа юм зү. Энэ гэхэр нь муу шүү, энэ гэхэр нь зөв шүү гэдэг нийтлэг нэг үлэмж байжээж тэр нийгэм оршин тогтнож бий болт юм байна л нийгэмшил. Ийм олон нийтийг хамсан түгээмэл нэгэн ёс зүйн үнэлэмжийг бий болгоход зүгээр түүхээс харахад энэ бол үгүйс гаргуу байдна. Тэр том шашнууд голж нөлөө үзүүлсэн байдаг. Монголчууд биднэрийн зөв юм хийх ёстой гэж нэг боддог бидэрт түгээмэл бодол байгаа үстэй тийм ээ. Муу юм хийхгүй дээ энэ муудаа гэсэн бодол. Энэ нэг ухамсартай гэдэг ухамсаргүйгээр төрдөг хандлага маань Бурхны шашинтай шууд тэгээд шууд бусаар холбогддог юм аа. Энэ бол зүгээр факт, баримт. Бидний багадаа сонсож өссөн муур багшийн үлгэр, тийм ээ. Залтай муухай занг жигшиж буруутгасан ч байд юм уу? Эвтэй дөрвөн амтан гэх мэт энэ сургаалт үлгэрүүд бүгдээрээ Бурхны шашны одоо ганжуур данжуур судруудад гарч ирдэг үлгэр. Тэгэхээр ер нь зүгээр хамгийн их хадгалаад муу үлийг юу гэж хэлдэг вүлээ? Нүгэл. Сайн үлийг юу гэдэг вэ? Буян. Тэгэхээр монголчууд бидэнд зөв зүйтэй үйлдэлийг буян гэдэг ийм нэршлэлээр нэрийдэг бахнаа дээ тийм ээ. Тэгтэл буян гэдэг үг маань самгаардаг. Самгаардаг. Пүня гэдэг самгаардаг. Өөрөөр монгол хэлэнд энэ үг байгаагүй бөгөөд тодорхой зөв зүйтэй сайхан үлийг нэрлэхийн тулд ганжуур орчуулах явцад анх орж ирсэн үг гэсэн. Тэгэхээр юутай ч гэсэн энэ сууж байгаа бүх хүүхдүүдийн 2 хийгээд 3 дахь үеийн гарцаагүй Бурхны шинтэн болж байгаа. Тэдгээрийн амьдралд хандаж байсан хүлээц, тавлаг байдал, бие биенээ хүндлэх энэ нь Бурхны шинэ сургаал сурч гарч ирж байсан юм аа. Одоо би энд суугаад та бүхнийг Бурхны шинтэн болгож байгаа биш. Бурхны шинэ талаар зөв зүйтэй мэдлэг мэдээлэл өгөх гэж байгаа. Хэрв зэ Бурхны шинтэн мөн болвол Бурхны шин гэдэг маань зүгээр л нэг арц хүч тавиад залбирч мөргөөд идэх нэр биш. Бурхны шин гэдэг бол хүн өөрийнхөө дотоод муу сэтгэлтэй ч юм тэмцэл. Өөрөө зөв зүйтэй лөө тэмүүлэл юм а гэдгийг л ярих гэж байна л. Түүнээс биш би юу ч ийн хамаагүй. Тийм ээ. Аль зам таарлцсан бүгдийг найз нөхдийгөө гიშгчиж хаяад үгүй бол тийм ээ ёс бусын тэр эд таваарч идэм үү тэдгээр бүгдийг бий болгоод тэрээс өчүүхэн сэжиглэх мөртлөөс очоод нэг мундаг лам дорж гэдэг нэртэй лам балбар гэдэг нэртэй бөөд очоод за намайг аргалаарай нөгөөд дан за чи сайхан болсон. Та нар ингэж болохгүй үстэй та нар боддоо. Тэр хүн муухайг хийдэг. Хүнийг өчүүхэн ч хүндэлдэггүй. Тэгсэн хэрэн хамгийн мундаг ламд нь хамгийн чадaltaй бөөд нь очоод за та намайг авраарай. За дүн. За чи болно сайхан. Энэ шудраг бус байгаа шүү дээ. Тэгэхээр Бурхны шинд ерөөсөө муу зүйлийг л хийж байгаа тохиолдолд мянган мундаг лам битээ хэл сайн цагийн төгс гэгэрсэн мянган бурхан бууж ирэж түүнийг аврах боломжгүй гэдэг. Ерөөс үүлийн үр гэж ярьдаг шүү дээ. Хүн өөрийнхөө үйлдэлээс хамаарч л ирээдүйн шалтгаална л гэсэн сан. Муу мухай үйлдэл хийж явах юм бол муу мухай ирээдүй хүлээнэ. Хажуу талаас нэг мундаг арын хаалга байхгүй л гэсэн үг л хамгийн мундаг бурхан ертөнцийн эзэн мөнх тэнгэрд нь очиад за би ястаа таныг хүндэлдэг шүү. Ой намайг хүндэлж чинь ста нэрэ бүх юмээ сайхан болгоч биш. Юус хийж байгаа үйлдэл нь л чухал. Тэр үнэн биз дээ тань. Бодоод үзэхэд хамгийн мундаг дарагд нь очиад таа шүү таныг хүндэлдэг шүү. Өөрөө хогийн гар. Тэнгүүтэл нь энэ ёстой нэрэ намайг хүндлээд байна гэл. Ийм харилцаа өөрөө ёс зүйтэй харилцаа мөн үү? За тэгэхээр
баахан тайлбар авчлаа. Гол нь юу гэсэн санаа вэ гэхээр өнөөдрийн хичээл гэдэг бол нэгдүгээр Бурхны шин буддизм гэдэг өөрөө шинжлэх ухааны судлагдсан. Энэ нийгэм үзэл баримтлалын энэ системийн талаар би одоо объектив төвшөнд гэх юм уу зөв зүйтэй мэдээллийг өгнө. Хоёрт хэрв зөв Бурхны шашинтан сонирхдаг хүн бол энэ маань ёс зүйн сургаал зөв зүйтэй зүг рүү тэмүүлэлтэй холбоотой зүйл шүү. Муу муутайгаа тэмцэх. Би анхныхаа түрүү ярьж эхлэхдээ юу гэж ярьлаа? Чөтгөр байдгүй байхгүй гэж ярьсан тийм ээ. Бурхны шашинд чөтгөр байдیں۔ Нисванасын чөтгөр гэж ярьдیں۔ Нисванас гэж юу гэрдیں۔ Рок хамтлага. Нисванас гэж 10-аар нүгэл биш шүү. Нисванас гэж бидний муу сэтгэлийг хэлдэг. Бидний бухимдал, үзэн ядалт, атаархал, биеэ өргөмжлөх, хит амин хуваа хичээх тийм ээ энийг л нисванас гэдэг. Тэгэхээр Бурхны шашинд хамгийн аймаар биднийг хорлох чөтгөр бол гадна тал байхгүй гэдэг. Бидний өөрийн муу сэтгэл юм а гэж хэлдэг. Хэрвээ чөтгөр өрөө гадна талд байдаг. Чи хичнээн сайн хүн бай, муу хүн бай хамаагүй нэг аймаар амтан ирээл чамааг хорлцдаг тийм айдас гүйцтэй юм ярих юм бол тэрнээс хамгаалах аргыг хаанаас одоо шил чөтгөр гэдэг нь өөрөө нүдэнд харагдаж чихэнд сонсогдохгүй нэг юм далтын аймаар хүч болчлоо шүү дээ, тий. Ийм хэрвээ байдгаа чамааг хорлцсон байна гэж хэлэх юм бол үүнээс аврах авралыг та нар хаанаас ирэх вэ? Мөн л биш ээ. Далтын хүч байгаа юм чинь. Аймаар далтын хүч байгаа юм чинь түүнээс аврах авралыг мөн л далтын хүчнээс ирнэ. Мөн л далтын хүчтэй харилцдаг, түүнийг дарддаг гэдэг юм. Тэгэхээр Бурхны шинд юм биш. Хамгийн амар муухай чөтгөр бол чиний муу сэтгэлээгээ тэлсэн болохоор түүнээс аврах авралыг одоо стожиг хаанаас ирэх вэ? Миний сайн сэтгэл байхгүй. Миний сайн сэтгэл. Бодтой бид нар өөрийнхөө уурыг мэднэ үстэй. Өөрийнхөө хит шунал тэр дээрлэхүү занчид бид өөрсдөө мэднэ үст. Энд чин дайсан гэж байгаа болохоор би түүнтэйгээ тэмцэх энэ бодит байна л гэсэн. Бодит байна гэсэн. Түүнээс ш чөтгөр шулам сатан тийм далд орлох гэдэг яана тэгвэл яах вэ? За таал мэдж байгаараа намайг авардаа. Бодит Бурхны шин гэдэг маань бодит муу сэтгэлтэй тэмцэх, ажиглал, шинжилэлд суурилсан нэлээд прагматик тийм аргачлал юм л да. За ингээд зөвсч одоо гол үндсэн хичээл рүү би ер нь Бурхны шинэ тайлбар хичээлгээд Жавзандан бутх төв дээр 16 удаагийн сурал лекц. Тэгэхээр энэ 16 ер нь буддизм маань өөрөө агуулга хэмжээ дамжааны хувьд дэлхий дээр байгаа өөр ямар ч шашинтай зөвхөн ном судрын хувьд авч үзэж шүү. Харьцуулшгүйлтэй. Жишээлбэл исламын шин байх юм бол Коран судар байдаг тийм ээ. Христэд итгэл байх юм бол Библи гэх нэг. Тэгтэл Бурхны шин зөвхөн Бурхан багшийн өөрийнх нь зохиосон түүр зохиол гэхэд 100 гаруй бот ганжуур судар байдаг. Ганжуур судар. Төвд хэл дээр, хятад хэл дээр, пали хэл дээр 100 гаруй бот гэсэн. Түүний энэтхэгийн одоо эрдэмтдийн хийсэн тайлбар данжуур гээд 200 гаруй бот байдаг. Их 5 ухаан, баг 5 ухаан гээд таны мэдхүн бүхий салбарыг хамарсан ийм сургаалууд байдаг болохоор Бурхны шин гэдэг маань одоо тийм зөөж авч явах ачаа ихтэлд судлах зүйл ихтэй гэсэн. Тэгэхээр энэ их судлагдхууныг энгийн мэдлэгт ойлгомжтой одоо жишээлбэл сүүлийн сонирхолтой шинжлэх ухааны тийм тайлбар төлөвд их байдаг тийм ээ. Уншихад хөгжилтэй төгсөн мөртлөөсөө бүтэн ойлголтыг нь хэлбэр өгдөг. Тэрэн шиг л Бурхны шний үндсэн тэр ойлголтуудыг нь хэлбэр дөхөн байдлаар хэрхэн хүргэх вэ гэдэг маань үе үеийн Бурхны шний эрдэмтэн судлаачдын нэлээд хичээн зүтгэдэг зүйл байдаг л. Тэгэхээр энэ Жавзандан бутх төвгээд энэ төв дээрээ би энгийн хүмүүс Бурхны шний талаар Бурхны шний системтэй цогц мэдлэгийг базаад бид нар ярьдаг Бурхны шишин их гүн ухаантай нарийн гэж яриад байдаг мөртлөөсөө хизээж тэр нарийн гүн ухааныг нь гаргаж ирдэггүй.
нэг хоёр л хэлбэр байгаа л да Бурхны шинэ хандлаганд. Нэг болохоор сургаар жигтэйхэн мундаг сайхан би Бурхны шинэтэй гэж хэлдэг. Тэрийг судалсан юм байхгүй. Нөгөө нэг эсвэл сургаар үзэн яддаг. Бурхны шин хэрэг байхгүй. Аль нь ултай сууртай хүний хийдэг ажил биш л дээ. Юмд бодит хандах хэрэгтэй. Зүгээр цуурхалд биш мэдлэгт суурилж тухайн зүйлийг үнэлж дүгнэх хэрэгтэй. Тэгэхээр Бурхны шашны талаар мэдлэгийг яаж богино хугацаанд ойлгомжтой хэлбэрт хүлэхээр тэр лекцүүдэд ордог. Тэгэхээр өнөөдрийн хичээлд би нэг удаагийн хичээл дээр Бурхны шашны талаар гэх юм уу түүний ёс зүйн талаар багцлаад хүргэнэ бэрхэд бэрхэлд. Гэтэл айлхоор л хичээх бодож байна. Хоёрт би өнөөдөр жоохон хоцорч ирлээ. Өмнө лекц орж исэн хүмүүс тийм тохиолдол байхгүй болоо да. 10 минут хоцорч ирв. Би өцөгдөр өөрөө инэтгээс сурч ирсэн. Өцөгдөр өөрөө. Би нэг 2-7 хоног өмнөд инэтгэхээр өмнөд инэтхийн одоо бүдийн гүнханы 3 том сургууль гэж байдаг лээ ш тийм ээ. Тэрүүгээр явж бас хүн амьтантай уулзаж за бас нэг ярилцлага нэвтрүүлэг хийж яваад ирсэн юм аа. Тэгээ 2-7 хоног явж аваад өцөгдөр өөрөө ирээд замын ядаргаа их байл. Инэтхийн одоо хамгийн халууны туйлууд нь яваад очичлаа. Намайг гарахад дийлээд нэмэх 43 юм байлаа. Дийлээд хурж ирэхэд арай сэрүүхэн аятайхан байлаа. Өмнөд инэтхүүр 47-8 лах шиг байл. Тэгээд та бүхний өмнө одоо юм мөс ноосондоо баригдсан, ядарч туйлцсан, хомхоо толоодсон ийм амт сууж ин л да. Тэгэхээр гадаад дүр төрхөнд мөн төдийлөн бүх анхаарал хандуулаарай. Ярьж байгаа зүйлийг мөн анхаарахыг хичээгээрэй. Уул нь ус ахлаа авах юм бол арай дээр харагдаж байсан байж. Уул нь. Тэгэхээр шашин судлал гэдэг миний өөр мэрэгчлэлтэй шашин судлал. Шашин судлал гэдэг бол одоо аливаа нэгэн шашныг хит давуулж үнэлэл энэ сайхан гэхдээ биш. Түүнийг сайн муу онц дунд гэж ангилахтаач биш. Зөв үүнийг юу вэ гэдэг түүний үзэл баримтал ингэж үздэм байна гэж тодорхойлохыг л оролдог байх юм л да. Тэгэхээр дэлхийн бүх шашнууд, дийлэнх шашнууд, за бүгдийг мэдэхгүй. Дийлэнх шашнууд сайн сайхныг ер нь номлолт юм шүү тамина. Ёс зүйг. Ер нь ингээд за хаяа нэг хулгай хийх бас сайхандаа гэж хэлдэг шашин ер нь байхгүй. Шашин болгон л хулгайг бол бүхэл утгаар нь буруу шаана. Тийм ээ? Хүчирхийлгүй байх, инрэл, нэгүсэл шашин болгон ярина. Ер нь дийлэгдэх бол. Ёс зүй гэж юу вэ гэдгийг за барууны эрдэмтэд олон янзаар тодорхойлсон хамгийн энгийн нь бол other regarding гэдэг. Бусдыг хүндлэх юм а гэж хэлдэг. Бусдыг хүндлэх юм а. Ёс зүй гэдэг. Тэгэхээр нэгэнд бусдыг хүндлэх одоо христийн шин бол уучлах гэж хэлдэг их мэтчлэн энэ нийгэм хийгээд хувь хүнийг тийм ээ эрг харилцаанд урайлан дуудсан ийм зүйлийг номлож байгаа тохиолдолд эдгээр шашнууд маань нэг асуултанд хариулах шаардлага гарч ирдэг. Ямар асуулт юм бэ гэхээр яа усгэр ихсэн ямар асуулт гэдэг лээ. Яагаад? Ер нь яагаад гэдэг асуулт хүн төрлөختнийг энэ их амжилтанд хүргэсэн шүү дээ. Яагаад би бусдыг хүндлэх ёстой гэж. Яагаад би зам таарлцсан болгоно гიშгчиж хаяа ч юм уу те альва нэгэн байдлаар лид баялаг долгоноо ч юм уу хуурам мэхлээ ч юм уу эд баялаг албан тушаалыг бий болгож болохгүй. Харин тодорхой нэгэн ёс зүйн хайрцаг бусдыг энийг хийж болохгүй. Ингэх ёстой гэсэн ийм хариуцлага үүрэх ёстой гэж. Гэсэн асуултанд шашин болгон хариулах шаардлага гарч ирдэг. Тэгэхээр энэ яагаад гэдэг асуулттай холбоотой би нэг жоохон өөр юм л орё л да. Энэ методолог юу домог судлал гэж бас байдаг л домог судлал. Бас шинжлэх ухааны одоо бие даасан бүхэл салбар гэдэг хэцүү л нэг юм судалгаа байдаг. Домог судлал, шашин судлалтай одоо шууд давхцахгүй ч гэсэн олон жимээр их юм уу тал дээр бас давхцах тохиолдол байдаг. Тийм болохоор надтай жоох холбоотой гэсэн миний мэрэгчлээ. Тэгэхээр домог судлалд уус үндэстэн болгонд анги цахилгаан гэдэг нэг байгалийн тогшин үзэгдэл байна даа тийм ээ. Дээр үеийн хүмүүст бол
их аимшигтай үйл явдал. Улс орон болгонд аянга захилгааны талаар өөр домгууд байдаг. Өөр тайлбарууд. Жишээлбэл Зевс тэнгэр тийм ээ, бурхтын хаан Зевс ингээд аянга буулгадаг гэж. Тамга байдаг. Хормос тэнгэр буулгадаг. Тэр хоёр нийлж байгаад яадаг. Ерөөс улс ондстон болгонд нэг өөр нэртэй голцуул далдын хүчнүүд ганцаараа улуулаа ямар нэгэн байдлаар шийтгэл байдлаар ингээд буулгадаг гэд ангисэл. Тэгэхээр энэс ямар дүгнэлт гарах вэ гэхээр ерөөсөө энэ байгалийн тогшин үзэгдлийг хүн төрөлхтөнд тайлбарлах гэж оролджээ. Гэхдээ зүй тогтлын үүднээс тайлбарлаж чадахгүй болохоор хүмүүс өөрсдийнхөө одоо юу хэмтэй зохиомж, уран сэтгэлгээ, хүсэл мөрөөдөл эдгээр бүгдийг нийлүүлж байгаа л голцоо далдын хүчний үүдээс тайлбарлаж ирсэн байна. Далдын хүчтэй холбоотой. Яагаад анги цэцлэхэн буу гэвэл энэ тийм энэ нэг буухад дээрээс буучиж байгаа юм л тэнгуут л дээр энийг буулгадаг нэг нөхөр байна гэж бодож байгаа тийм ээ. Тэр бол бүр аймаар чадaltaа мундаг гэж. Харин дээр нөхдүүд байдаг айгу мундаг. Ийм тайлбар гарч ирж байгаа юм л. Тэгэхээр энэ бол хүн төрлөختөн юмс үзэгдлийн зүй тогтлыг тайлбарлахдаа бодит зүй тогтол учир шалтгааныг мэдэхгүй энэ тохиолдолд далдын хүчний тусламжаар л тэрийг бүгэлждэг байгаа юм л. Тэр цоорхоогоо мэдлийнхээ цоорхоог ууйн нэг юм далдын хүч мундаг юм байдгаа гэл бүгэлжж байгаа. За өөр ямар зүйл дээр ажигладаг вэ гэхээр жишээлбэл нэг юм оройгүй юм автгаа магадгүй бүр галтуулааслоод юм өрхтөө тогоотой тийм ээ ийм уул байлаа гэж бод. Тэгээд хүүхдүүд гайхаад асуунд ааваас ааваа энэ уулын шүгэр оройтой байхад яагаад энэ ийм автгаа оройтой юм? Тас мэдэхгүй гэж хариулахад нэрлэхнэ. Нэг гэсэн юм өрднэх том могоо гарч ирээд. Тэгээд тэр могоо чинь 50 амтныг түүэнгүүтэл нэг том баатар гарч ирээд энэ уулын оройг тасалж аваа дээрээс нь чулууцсан. Тэр жижигхэн уулч уул нэний орой шүү дээ. Энэ хүүхэд бол доор нь мохоозоогоо харагдаал тийм гоё санагдал. Тэгэхээр энэ бол энэ байгалийн сонин зүй тогтлын үүднээс тайлбарлаж чадахгүй болохоор далдын хүчний үүдээс. Өөрөөр хэлбэл тэрийг өмнө ийм байсан тасалж авсан энэ хүч зүй тогтлыг л тэр чигтэн далдын энийг таслаад авсан мундаг том чадaltaй амтан байх нь тэмээд сонирхолтой нь ийм тайлбар байгалийн сонин үзэгдэл болгоны дээр байдаг. Өөрөөр хэлбэл тийм тогтоц болгон дээр Монгол, Энэтхэг, Төвд, Чил юу гэдэг юм бэ? Улс ондстон болгонд байгалийн сонин үүрэмс тогтолцоо гараад ирэнгүүтэл тэрийг далдын хүчтэй тайлбарладаг. Энэ ингэсэн юм аа, ингээд ийм болцсон юм аа. Нэг том тэнгэрээс бууж ирээд ингэсэн юм аа. Луу хурч ирээд ингэсэн юм аа. Том тэнгэрийн хүү хурч ирээд одоо жишээл юм цоорхоо хад биш синжид хад. Зүгээр хадан тайлбар ховролт. Синжид хад байгаа юм бол ингээд зүү хийгээд доош нь атгацсан юм аа ч гэдэг юм. Гэх мэтлэн энэ бүгд мөн юу хэлээд байна гэхээр зүй тогтлыг тайлбарч чадахгүй болохоор далдын хүчээр өөрийнхөө уран сэтгэмжийн үүднээс тухайн мэдлэгийнхээ цорхыг бүгэлж ирсэн. Гэхдээ хүн төрлөختний мэдлэгийн хүрээ танин мэдхүүн одоо гэрэл нэмсэн алхан болгоны тоогоор өмнө далдын хүчтэй холбож байсан тэр зүйлүүд маань хэрэггүй болж ирдэг. Одоо жишээлбэл аянга захилгаан ч юм уу тэнгэр дуугархыг тэнгэр яагаад дуугардаг вэ? Луу өрхөрд юм аа. Тийм ээ хоёр эсрэг зэнхтэй нэмэх асар зэнхтэй хоёр үйл хоорондоо тулахад одоо карате гэдэг штеп. Богино холбоос үсээд асар хүчтэй өндөр хоёр цэнэг ячаал тэгээ тэнгэр дурна гэж тайлбарлалт. Тэгэхээр ингэж шинжлэх ухааны үүднээс бодит тайлбарыг өгсөн тохиолдолд одоо тэн дээр лууны хэрэг байх уу байхгүй юу? Байхгүй гэсэн. Тэгэхээр бидний танин мэдгүй алхаа болгоны тоогоор өмнө далдын хүчтэй байсан зүйл маань далдын хүчгүй буюу яг бодит өөрийнх нь тэр зүй тогтол тэр өөрийнх нь төвшөнд түүний учир шалтгаан харагдаад байт юм л илрээд байдаг. Олдоод байдаг. Нөгөө нэг дүгнэлт нь болохоор далдын хүч бол дандаа таньж мэдхгүй зүйлэл тайлбарлаж байгаа хүн төрлөختний оролдлого байжээ.
За. Одоо түрүүний бид нар ёс зүй ярьжсэн. Яагаад сайн зүйлийг хийх ёстой юм бэ? Тэр энэ хариултанд хариулахдаа дийлэнх шашнууд мөн л нөгөө далдын хүчээ ашигласан байт. Далдын хүч. Яагаад сайн юм хийх ёстой юм? Яагаад муу юм хийх ёсгүй юм бэ гэнгүүт л дээрээс нэг мундаг хүч харж яддаг. Аян цэглэн буулгадаг, уулыг тасалдаг яг ялгаагүй. Дээрээс нэг агуу хүч тэнгэр харагдаж байдаг. Тэр муу бүх хүн төрлөختнийг харж яддаг. Тэгээ муу юм хийх юм бол шийтгдэг. Сайн юм хийх юм бол урамшуулдаг гэж. Дийлэнх шашнууд ийм хариулт өгдөн шүү тамина. Нөгөө л далдын хүчний холбоотойгоор муу юм яагаад хийх ёсгүй гэдэгт тайлбар өгч. Яг л далдын хүч байдаг. Зүгээр шашин болгонд жишээлбэл хорвоогийн үүсэл гарлын талаар өөрийн домгууд байдаг. Өндөг хагарсан юм аа. Тийм нэг галуу нисэж байгаад хороог үүсгэсэн юм аа. Тэр хоёр нийлж байгаад яатсан юм аа. Тэр бурхан бөөлжсөн юм аа. Янз бүр. Тэгэхээр ийм олон энийг одоо юу гэж үздэг вэ гэхээр олон тэнгэрт үзэл гэдэг юм л да. Политизм гэдэг. Далдын юм болгон далдын хүчтэй. Яагаад үер буудаг өнгөд л үер буулгадаг далдын эзэн байт юм аа. Яагаад гам болдог? Гам болгодог далдын эзэн байт юм аа. Яагаад луун ургадаг? Луунгийн эзэн байт юм аа. Мөн үү? Юм болгоны цаан далдын хүчийг хүлээн зөвшөөрдөг. Бидний таны мэдхгүй сул дорой байсны шинжилт. Тэгээд явцын дунд улс үндэстнүүд одоо анхны энэ улсууд бий болж юм л өмнө нь бол овгийн тийм ээ отго гомгууд байсан. Отго гомгууд нэгдээд улс болохын хэрээр итгэл үнэмшлүүд хоорондоо тулж эхэлсэн. Өөрөөр хэлбэл бороо яагаад орд юм бэ? Бороог бол дондон оруулдаг штеп. Хүү дондон бороог бимбин оруулдаг штеп. Энэ омгон дондон гэж ярьдаг тийм ээ. Энэ болохоор бимбин аянга болгодог гэж. Тэгээ нөгөө нэг омг нь болохоор үгүй сан цэнцэн хоёр хоорондоо байлтахаараа аянга буудсан штеп гэл. Үгүй. Тэгэхэд энд арваа нэгэн логик баталгаа байхгүй болохоор энийг баталгаад бэрхэлд. Аюутай ч гэсэн иймэрхүү харилцаанд орсны дараагаар олон тэнгэр бурхтаалаас одоо аль нь илүү мундаг вэ гэсэн асуулт гарч ирсэн гэж үздэг. Аль нь? Яг одоо жишээлбэл харийн бурхан хийгээд дайны бурхан хоёр байлдвал аль нь дийлэх вэ ч гэдэг юм уу те. Одоо жишээл Египтийн төгс тийм ээ. Яг эдгээр бурхтын хамгийн мундаг нь хийм бэ ч гэдэг юм уу. Энэ асуулт бүхэн одоо жишээлбэл төмсний бурхныг нэг дахиад, лувангийн бурхныг нэг дахиад, тэ байцааны бурхныг нэг дахичааснаас зүгээр хүнсний бурхан гэж нэг бурхан байвал амар үстэй юм чинь. Тийм ээ? Тэгээ явж жаад ерөөсө бүх юмыг нөгөө мэдэхгүй энэ яагаад уул ингэсэн бэ? Яагаад ангицлаа ганцхан хариулттай болчих юм бол амраа гэж үзсэн. Энэ бол логик дэвшил гэж хэлж байгаа юм л да. Бүх юмыг ганцхан. Яагаад гэсэн бэ? Эзэн. Тэр нь бол политизмээс монетизм шилжсэн. Олон тэнгэрт бурханд үзлээс нэг тэнгэрт бурханд үзлөө шилжсэн үзэгдлээ гэж хэлж байгаа. Эний одоо ийм хайпер ирлиз юм уу завсрын үеч байт. Өөрөөр хэлбэл олон бурхан зөвшөөрдөг мөртлөөс тэдгээр дотроос нэг хамгийн мундаг нүсвэлийн зөвшөөрдөг гэсэн. Шилжилтийн үе. Тэгэхээр энэ олон асуултуудаас тусад нь ширээний бурхан, сандлын бурхан гэж бүгдээрээ л ерөөсөө ганц эзэн байх юм бол хялбар ойлгомжтой. Цаад утгаараа ч гэсэн нэг л байвал амар болж эхэлж байгаа. Тэгээд энэ эзэн бурхны үднээс л бүх юмыг ёс зүйг ч гэсэн тайлбарладаг. Яагаад сайн байх ёстой юм бэ? Ёс зүйн хэр хэмжээ гэж вэ? Бүгдээр ингээд бурхан мэднэ. Бурхан тэр чөтөл орчлон хорог үүсгэсэн эзэн болж эхэлсэн. Бүх юмыг. Сайн муу юм их юм бол тэрл шийдэн, муу юм их шийдэн. Тэгэхээр энэ маань далдын хүчний үүднээс хүмүүсийн ёс зүй гэдэг нөгөө яагаад ёс зүй байх ёстой вэ гэсэн асуултанд хариулт өгч байна гэсэн. Яагаад ёс зүй байх ёстой вэ гэдгийг бодит зүй тогтол шүтэн барилын үүднээс тайлбарлахгүй болохоор гадна тал далдын мундаг эзэн байдаг шүү гэдэг нөгөө далдын хүчний үүднээс л үл мэдэх тэр цорхогоо бүгэлж байгаа бүгэлтэлд. Бурхны шашинд буддизм гэсэн. Буддизмд энэ орчлон хороог үүсгэсэн бүх орчлон хороо дээр байгаа ямиг зохицуулж байдаг эзэн гэж байдаг. Та жоох уйтгартай болоод өглөө. Онгой ярих уу? Тэгье. Ерөөс онгой уйсаар хагаад дуусчих юм уу? Манай нэг найз
мөрөө уурч хүмич нэг найз байдаг. Нэг хар хоринд нэг найз нар хэмэд нэг юм жуулчтай зөөрсөн бисрэг тоглолт хийдэг шүү дээ. Тэр тоглолтын дээр цам гарах гэдэгсэн чинь цам гарах нэг хүн дутаад тэгээд манай найз гарахаар боллоо. Урлагийн хүн гэж бүх юмд л авьяастай юм лээ. Уул нь хөөмөлдөг, мөрөө урдаг мөртлөөс цамыг бол жигтэй хонгой хариж илээ. Яг хөдөлгөөн басных юм хөдөлгөөн байдаг шүү дээ, тий. Яг тэрийг ингээл цам манд нь яг хөдөлж мөдлөл айгуу гоё хөдлөл. Тэгэл наан бэлтгэл хийгээд л цагаан үгэн гэж байдаг шүү дээ. Цагаан үгэн юм томоо цагаан. Цагаан үгэн болсон. Тэгээ дээлийн нүмс, маскын нүмсөг. Тэгэл гарч ирэл цагаан үгэн гарч ирээд ингээ сарвчлаад хардаг байхгүй юу. Тэр бэлтгэлийг л хийгээд байлаа. Гарч ирэл тэгэл ингэж хараал. Бүжиглээл. Тэгсэн чинь цам маань хараалаа. Цагаан үгэн гарч ирсэн ээ л. Цагаан хөвтлээ. Хөвтөнгүүд артлаас нь хүүхд цан ирээл тогштой. Хөвчээс наал. Гэл амаа ухаас. Чи яагаад амаа ухаад өвтөөд вэ? Өвчөөсөн чаар салхишуураад нүд рүү шороо орсон. Нүдээ нөхсөн. Тэгээ бидний харагтууд бол цагаан үгэн бар ам руугаа ингээ гараа ингээ тоогоо хүртлээч л ухаа. Бэлтгэл ихтэй нүдэн дээрээ ингээ сарвчлаад байсан чинь яг маскныхаа амаар хардаг. Яг тэр төвшөндөө барьд чи бид нар харагтууд цагаан үгэн амаараа. Тэгэхээр Бурхны шашинд энэ орчлон хорвоог үүсгэсэн тийм далдын эзэн гэдэг байгаа гэж үздэгөө. Ягаад байгаа гэж үздэгөө гэхээр нэгдүгээрт байгаад нь ямар баталгаа байгаа юм бэ гэдэг. Хоёрдугаарт даюутай ч гэсэн юм болон өөрийн тодорхой зүй тогтол харагцаар байтал. Юм болон өөрийн шалтгаан нөхцлөөс бүтнэ гэдэг байна. Юм болон өөрийн шалтгаан нөхцлөөс бүтгээс биш. Аян шалтгаан нөхцөл тодорхой тайлбарлаж байгаа тохиолдолд далдын хүч байх ямар хэрэг байгаа юм бэ л гэж үздэг. Тэгэд хажуунаас нөгөө ёс зүг зохицуулдаг бурхан тэнгэр эзэн байхгүй юм болвол Бурхны шашин тэгвэл ёс зүг юу гэж хариулдаг вэ? Ямар асуулт вүлээ? Яагаад бид нэр бие бинийгээ хүндлэх ёстой юм бэ? Яагаад муу юм хийх ёсгүй юм бэ? Яагаад сайн хийх ёстой юм бэ? Гэсэн асуултанд сайн хийх ямар ашигтай? Муу юм хийх яагаад хортой юм? Надад тэгвэл ядглаад ямар хортой? Гэсэн энэ асуултанд Бурхны шин зүй тогтлын үднээс тайлбарладаг. Зүй тогтол. Яагаад би бусдыг хүндлэх ёстой? Би гонцоо надад ямар ашигтай юм бэ гэхээр чамд ашигтай. Яагаад гэвэл чи бусдаас хамаарч орш тийм ээ гэж хэлдэг. Чи бусдад дулдуудж оршдог болохоор чи бусдыг хүндлэх шаардлагатай гэдэг. Гоо энэ хамгийн ойлгомжтой биш гэж юу? Тэгэхээр юу ч ингэж юм л да. Бурхны шний шүтэн барилгын онолоор бусдад дулдуудахгүй оршдог. Юу ч дулдуудах гэж ойлгож байна уу? Бусдад шүтэж гэсэн үг. Шүтнэхээр ингээ мөргөхийн нэр биш шүү. Одоо жишээл энэ аяг байна штэ тийм ээ. Энэ аяг одоо энэ ширээн шүтэж оршиж байгаа. Ширээ байх бол доошоо унах гэсэн үг. Бусдад хамааралтайгаар байхыг л одоо шүтэлцэл гэж хэлээд байгаа юм л да, шүтэлцэл. Тэгэхээр ямар ч том агуу юм байлаа гэсэн бусдаас хамаарч оршно гэсэн. Америкийн нэгдсэн улс ч байлаа гэсэн, нарч байлаа гэсэн, наглактич бусдад дотоод шүтэн барилга. Дотоод одоо нэмсэн байлаа гэхэд материалыг биелэхэд илэг, зүрх, уушиг, зүрх, тарих гэл энэ тийм ээ олон системүүдийн харилцан шүтэлцлээс. Тэгээд хажуу айлын хүн цаг агаар тэмээд энэ сууж байгаа энэ дээлийг гэхэд би хүнээр хийлгүүлсэн. Гутлыг хүнээр хийлгүүлсэн. Өдрийн хоол идэл гэж бодоод талахын гэхэд нэг тариалан чухраас. Тэр хүн ямар ч зүйл ерөөс оршин тогтмоо гэдэг маань бусдад шүтэж байт юм байна. Бусдад дулдуудаж бусдаас хамааралтай байт юм. Оршихуу гэдэг маань. Хэн нэгний аз жаргал амар тайван байдал гэдэг ч гэсэн бусдаас хамаарч бий болт юм байна. Зүүрлэх юм бол би өөрөө уух гэж байгаа усныхаа их рүү бохир хийж болох уу?
тэнэглэл үстэй тийм ээ. Яг тэрэн шиг оршин тогтнохоос суурь болсон бусад гэдэг лөө муу зүйлийг хийж болохгүй л гэж хэлж байгаа юм л да. Ийм л энгийн шүтэлцлэр. Би модны мөчөр дээр сууж байгаа мөчрөө хөрөөдөж болохгүй тийм ээ. Тэрэн шиг чи оршин тогтнож байгаа шин бусдаас хамааралтай юм аа. Тэгэхээр бусдыгаа хүндэлж байж л чи өөрөө оршин тогтно. Энийг ойлгодоггүй байх юм уу? Чи яагаад ангийнхаа хүүхдийг муу хэлээд яваад байж болохгүй? Эргээ чамд таагүй зүйлийг авчирнаа. Гэхдээ одоо юу гэм бэ? Намайг танихгүй хүн намайг муу хэлсэн бэ гэлд. Ням самбуу тэгээд тэгдэг. Тэрийг надад нэг хүн хэлэхэд л би тавгүй болчихдог байхгүй. Ямар ч юм. Яагаад намайг онх танихгүй жижигч муу хэлж байгаа юм? Тэгэхээр намайг онх танихгүй хүний дураараа хэлсэн үг нь хүртэл миний өнөөдрийн таатайгээ таагүй байдал нөлөөлж чаддаг болбол намайг таньдаг хүмүүс анги хамт олонч байт юм. Гэр бүлч байт юм уу те? Надаа бүр их нөлөөтэй нь мэдээж хэрэгэдэ тийм ээ. Миний аз жаргал тайван бүхий л тэр байдалд нөлөөлж чадах айгүй хүч гэсэн үг л дээ. Бараг 99% гаднаас хамаарал. Тэгэхээр тэр надаа миний аз жаргалын шалтгаан их болсон бусад идэг зүйлийгээ чи хүндлэх нь илүү wise буюу илүү ухаалаг юм аа л гэж хэлж байна. Энэ зүй тогтлыг л ойлгож байгаа. Харилцан хамаарлыг ухаарсан тохиолдолд бусдыг хүндлэх гэдэг нь гарцаагүй байх шаардлагатай гэдгийг чи ухаарна л гэж. Цаг өдөлж байна. Лекцээр дөрвөлжлөх хэрэгтэй. Хоёр цагаа итэрчээд ивч юм байна тийм. Яг одоо болж байгаа юм. Биш ээ. Би жоо хацарч эхэллээ. Тэгэхээр Бурхны шашны ёс зүй гэдэг маань ямар ч далдын хүчний оролцоогүйгээр яагаад хүмүүс бие биенээ хүндлэх ёстой вэ гэдгийг шүтэн барилга зүй тогтлын үднээс тайлбарладаг байна. Хүмүүс бие биенээсээ харилцан хамааралтай болохоор бие биенийг заавал бие биш шүү. Ерөөсөө би оршин тогтнод яагаад туул гол руу бохир хийж болохгүй юм бэ гэхээр яагаад гэвэл далдын хүч хараад уурлнаа чамайг шийтгэнэхээс илүүтэйгээр чи өөрөө туул голоосоо уудаг шүү дээ л гэсэн санаа. Яагаад модны мөчийг хөндөж болохгүй гэл яагаад гэвэл наад чинь агаарыг чинь цэвэрлд юм аа л гэж хэлж байгаа. Энээс чи хамааралтай. Зүй тогтол. Тэгэхээр дийлэг шашнуудад ёс зүйн үүрэг хариуцлага гэдэг маань Тэнгэр Бурханаас бидэнд өгсөн хэр хэмжээ байдаг болвол Бурханы шашны хувьд ёс зүй гэдэг маань жишээлбэл миний ёс зүйн үүрэг хариуцлага гэдэг бол миний бусдын өмнө хүлээсэн хэний ч өмнө өөрийн чинь туул голын өмнө хүрээс хариуцлага. Яагад бол би өөрөө тэрнээс хамааралтай байгаа юм л. Туул голыг ширгэн үү байна уу богдуулын модыг хэрчээ таниугүй бидрэл дур боловч тэглээгээд бид өөрийгөө л хохирох нэр баг. Яг бол би түүнээс хамааралтай. Энэ шүтэлцэл зөвхөн хүмүүн хоорондын харилцаа биш. Ерөөсөө ням самбуугийн оршин тогтвол гэдэг нь бусдаас хамааралтай болохоор түүнийхээ өмнө хариуцлага хүлээж лөөл чи өөрөө оршин тогтоод хэрэгтэй. Гэхдээ ер нь хүн болгон л амьдралын зорилго юу вэ? Яахаж амьдрэх вэ? Далаа багш хариулахдаа хүний амьдралын зорилго бол аз жаргалаа гэсэн мэт. Хамгийн энгийн мөртлөөс үнэ хариултаа. Бид нэр төрснөөсөө ахуулаад өдийг хүртэл тийм ээ алхаал, тоос шороотой гудмаар алхаал, янз бүр болоод явсан. Жарах гэж л явсан мэт. Ямар нэгэн байдлаар л сэтгэл тааламжтай юм яг халбгаар байна уу, шангаар байна уу гутгаж авахгүй ч жарах гэж л явсан. Жарах гэж л явсан. Ээж аваагаа урт настай сайхан байлгаас эцэн үндэ миний л жаргалтай тэр. Хүмүүс би үр хүүхдийнхөө төлөө явж гинэ гэж хэлдэг. Үгүй Африкийн бамбан гэдэг хүний төлөө явахгүй байгаа шүү дээ. Өөрийнхөө үр хүүхдийн төлөө явж гинэ гэдэг болохоор үр хүүхд нас жаргалтай байна гэдэг нь өөрийн аз жаргалын нэгэн хэсэг болохоор л байхгүй. Эцсийн дэндөө хүн өөрийн аз жаргалын төлөө явдаг. Энэ бол ёстой жихэн байгаль. Хүн болон өөрийн аз жаргалын төлөө явж байхдаа хэд ухар мөчөд хандаад миний л аз жаргалгээ бодоод идэх байхгүй. Энийг зайлуулчих тийм ээ.
энэ хүнийг муу хэлээд толдох чи ингээд худал хэлээд өөртөө ашигтай чи. Тэгтэл уул нь илүү ухаалгаар томоор нарах юм бол бусад гэдэг зүйл маань миний аз жаргалд бас их нөлөөлж чаддаг юм байна л да. Тэгэхээр хүн өөрийнхөө аз жаргалын төлөө явах ёстой боловч энэ аз жаргалын төлөө явахдаа бусад гэдэг зүйлийг анзаараарай л гэж бурхан багшилсан байна л да. Яг л энэ бусад гэдэг чинь эргээд чиний аз жаргал нөлөөлж чадах гол хүчин зүйл юм шүү. Энэ хамаагүй, энэ дорж хамаагүй балбарыг өстой ингээд явчих биш тийм ээ. Дорж балбар чинь эргээ чиний аз жаргалд нөлөөлөх болохоор дорж балбарыг хүндлэх хэрэгтэй. Чи хин нэгний гомдоож таг зүйл хийчихэл юм бол тэр чинь эргээд чиний аз жаргалд нөлөөлж магадгүй тэр зүйлийг чи хийчлээ л гэсэн санаа. Зүгээр энгийн утгаараа ч гэсэн тийм биз дээ. Би нэг хүнийг доромжлол хайчихад өөртөө дайсан бэлтгэсэн л байгаа юм шүү дээ. Энгийндээ хэлэх. Шүтэн барилга. Чи бусдад улдуудаж орсож байгаа болохоор өөрийнхөө аз жаргалыг бүтээ суралц яв. Гэхдээ бусад гэдэг хүчин зүйлийг анзаарах ёстой. Айгүй хүчтэй шүү тэр. Тэгэхээр чи өөрийнхөө төлөө бусдыг хүндэлж байх ёстой. Түүнээс Тэнгэрийн хаант улсыг юу бурхны алдар суу алдрыг магтахын тулд би амьдрна гэж байхгүй тамина. Инээдтэй. Бурхны хаант улсыг энд зүгээр л аз жаргалтай амьдрахын тулд бид нар харилцан хамаарал ойлголцол хэрэгтэй л гэсэн. Нэг ангийн 10 хүүхэд байлаа тэгэл бүгдээрээ л үзэн ядалцаал тийм дайн тулаан шиг байлаа гэж бодоход яах вэ? Хинд ашигтай. Хиндэн ч ашиггүйдэл гол нь байхгүй да. Хиндэн ч ашиг. Хүмүүс бодохдоо жанглийн хууль гэж байдаг. Аль чадaltaй нь бүх юмыг аваад таатай юм шиг байна гэж боддог боловч биш шүү дээ. Асар их айдас өртөн байдаг. Тийм ээ. Бас л нэг амтан араас нь төв бүтэж болно шүү дээ. Өөрөө ёс зүйгүй тэр юмд байгаа юм чинь. Өөрөө аливаа нэгэн зүй тогтолгүйгээр тэрийг хүчээр авцсан юм чинь эргээд хин нэгэнд л тэгж булаалах нь тодорхой. Өөрөөс нь илүү хүчтэй нэгэн гараад ирэх бас тодорхой. Тэгэхээр бишээ тодорхой харилцан шүтэлцэж бүгдээрээ дайдараа амар амгалан тайван ийм байя л гэж ойлгох юм бол ухаарах юм бол. Манай ахын охин одоо ч том болсон доо тэр нэг 4-5 таа байсан юм уу? Цэцэрлэгийн хүүхдүүд гар утастай байдаг. Цэцэрлээс ангийн хүүхдийн гар утсыг аваад ирчих. Гүйн хэний гар утсаа гэсэн чи дооногийн гар утас. Үгүй яаж байгаа юм бэ? Ээж аав нь загинж гин, үгэлж гин, учралж гин. Тэгэхээр хүн ерөөсөө яагаад авцсан бэ гэхээр гой санагдаад аваад ирсэн гэж. Тэр бид нар төрлөхөөсөө ингээд хийж байгаа үйлдэлээ ухамсарладаг, бусдыг хүндэлдэг хэцүүлдэг. Ерөөсөө гой санагж ийн авчих. Би л гоё байл гэсэн бодол ер нь бидэнд байдаг шүү дээ. Тэгээд аав ээж юу нуучлаад юм. Тэгэхээр хүмүүс нь ёс зүйг сурдаг байх юм байна. Бие хүндлэхийг, ухаарахыг бид нар сурдаг, хүмүүждэг. Хүмүүжнэ гэдэг нь хүн болно гэсэн санаа шүү дээ. Амьтнаас ялгахдаг. Харилцан хамаарлах. Тэгэхээр яг аав ээжээр нөгөө хүүхдийнхээ хулгай хийж болохгүй гэдгийг сургаж ойлгуулах тэр мөчл тэнд тохиож байгаа юм л. Олон тайлбар байна. Тэрэн дотроос жишээлбэл чиний энэ тоглоом чинь барбек чинь юм. Хүн аваад явчих юм бол болохгүй үстэй. Тэр шиг чи хүний имийг авч болохгүй. Юу гэсэн санаа вэ гэхээр би өөрийнхөө ашиг одоо өөрийгөө хөндлүүлэх гэсэн санаалд өөрийнхөө ашиг сонирхлыг байлгахын тулд би бусдынхыг хүндлэх ёстой гэсэн. Би бусдынхыг луу давтаал байхгүй болох юм бол өөрийн маань ч гэсэн эмзэг болно л гэсэн. Нийгэм тэр чигтэл нөгөө жанглийн хууль руу төхнө гэсэн. Би энийг хүндлүүлээд миний эмх хүн авах ёсгүй энэ харилцааг байлгахын тулд өөрөө би бусдынхыг авахгүй хүндлэхийн шаардлага хэрэгтэй юм аа. Нөгөө л зүй тогтол. Нөгөө л харилцан хамаарал. Хүүхдүүд эхнээсээ хийж байгаа үйл тэрний бусдад тусах үр дүнг ерөөсө тооцдог. Хамаагүй л байж дээ. Тэгтэл 18 хүрчээд нөгөө хүн чинь нөгөө хүүхд чинь хүүхдийн гар утсыг авчаа. Хүний гар утсыг авчаа. За яагаад хүний гар утсыг авсан? Гой санагдаад авсан юм аа. Гэж тайлбарлаж болох уу? Хуулийн хариуцлага хүлээх нас өөрөөр хийж байгаа үйл бусдад тусах үр дүнг нь ойлгож мэдэх хэрэгтэй гэсэн. Тэрээс хүн тэр ухааж ёс зүй суун ухаарал
хүмүүс гэдэг нь байд юм байна. Яг ийм зүйл байдаг. Энийг суулгах хэрэгтэй байдаг. Энэ зүйл байхгүй 1990-ад оноос хойш ерөөсөө л одооны үеийн хүүхдүүд бол Мауглийн хүшгэл өслөө шүү дээ. Тэр байгаль дээр л өсөж байгаа юм шиг. Энэ амар тог муухай юм байна хөрөхгүй. Ингэж юм байна. Ингэж хийж болд юм байна. Ингэж хийж болдоггүй юм байна. Биш эн чинь заах хэрэгтэй байдаг. Ийм учиртай. Ийм зүй тогтолт. Ингэж хөвшил болгож. Гайхалтай энэ нь гарцаагүй хөвшдөг. Та нар бодохдоо энийг сонсоод ингээл яач вэ? Биш. Би жишээлбэл боксing багш хийгээд та нарт бүгдээр эн чинь бэлийн өмсгөөд мшок нүлүүд техникийн залаа штэ тийм ээ. 1 сарын дараа ихтэл та нарт өөрчлөлт гарна. 1 сарын дараа л ихэд хамгийн анхны техник, механик тийм ээ хүс мүс задраач юм уу өөрчлөлт гарна. Яг л тэр шиг. Ёс зүйн хичээлийг 1 сар л ороход хүмүүс боддгоо юм а бодож эхэлдэг. Тоохгүй хийжсэн зүйл тэргүй эн чинь сайн уу муу юу эн чинь болох уу болохгүй юу гэд аль хэдийн ирээдүйн Монголын нийгэмд тэр иргэнд байх ёстой ёс зүйсэд бий болцсон байт. Энийг би өстой нэг ихтгэл дүр хэлэнд яг бол сүүлийн 3-4 жил турш миний заасан хичээлийн туршлага сууж исэн хамрагдсан хүмүүс залуучууд оюутнуудад гарч байгаа өөрчлөлт ярьж байгаа яриа эдгэр бүдээс түгнээд хэлэхэд бол гарцаагүй өөрчлөлт ордог. Бокс заахад өөрчлөлт орно. Англи хичээл заагаад л байхад гарцаагүй та нар өсөө өсөөгөө сурна шүү дээ тийм ээ. 7 хоног болохоор яг тэрэн шиг ёс зүй хүндэж ярьж ийм юм байгаамаа ингэж хүндэл байх ёстой гэж ярихад ёс зүйд өөрчлөлт гарч эхэлдэг. Тэгтэл өнөөдөр Монголд ёс зүй гэж яриад байгаа боловч ёс зүйн хичээлийг хийж ордоггүй байхгүй. Тэгэхээр энэ хүн болж төлөвшөх, бие биенийгээ үйлдэлээ хянах. Тэ яа гэм байна. Монголчууд дээр үед тэрний хүү ухаан суужээ гэж ярьдаг байсан юм да. Тэрний хүү ухаан суужээ ингэжээ гэл. Тэр хүүхдэн доктор, профессор ч юм уу тийм цол болгосон тэр ярьдаг юм шүү. Яг ухаан суужээ. Яасан юм бэ гэж. Сая орж ирэхдээ нэг литр сүү өрөөд байгаа. Өөрт нь юм өгсөндөө ухаантай боллоо гэсэн үг биш шүү. Ээжигээ асардаг боллоо. Үгэн цэгцтэй болж, хүндлэлтэй болж. Тэгэхээр өмнө бол би юу хэлнэ хамаагүй гэж боддог байж л. Би юу ярина хамаагүй. Энэ ямар хамаатай гэж боддог гэсэн. Одоо харин энэ хүн бусад гэдэг маань эргээд надтай хүчтэй нөлөөлж чадчихэна. Тийм ээ. Би бас хамаа хянах хэрэгтэй юм байна. Би үйлдэлээ хянах хэрэгтэй. Энэ бодит үнэн шүү тамина. Юу хамаагүй хэлдэг биш. Эн чинь тийм таатай зүйл биш байхгүй. Яагаад вэ гэхээр тэр үг чинь хин нэгнийг хохироож иж болно. Хин нэгэнд зүрхэн шаналлыг өгчөөж болно. Объеста зүгээр ярьж л байдаг хүн биш. Энэ үг маань, энэ үйлдэл маань хин нэгнийг гомдоох вэ? Хин нэгнийг хохироох вэ гэж би бодож хариуцлага хүлээж авах ёстой. Болж игэл бусдад туслах юмсан. Бусдад одоо баяр тийм ээ таатай сэтгэлийг төрүүлэх юмсан гэж бодож байх ёстой л. Би өөрөөр л байдаг та биш. Энэ тийм ухаантай үг биш. Бусдыг хүндлэх хэрэгтэй. Бусдад таатай сэтгэл төрүүлэх хэрэгтэй. Энэ маань зөвхөн бусдад аз жаргалыг өгсөн гэдэг маань өөрөө гоё юм л да. Зүгээр сайн сайхан үйлдэлийг үнэлэх үнэлэмж энэ Монголд их ховор болсон юм л да. Намайг баг байхад маань бол за тэрний тэр тийм ээ сайн хүндээ гэж ярьдаг. Сайн хүн. Тэгэхээр би сайн хүн гэж ямар хүнийг хэлэх юм бэ? Тэр аль хэдийн нэг эмээгээр дамжаад үнэлэх үнэлэмж надад төрчихөж байгаа байхгүй. Сайн болох юмсан. Болчих юмсан. Одоо үед хүүхдүүдээ ээж аав юу гэж загинж байна юу гэж тэрийг хардаа ямар мундаг сурлагатай байна. Тэрийг хардаа ямар хичээнгүй уухгүй байна. Тэрийг хардаа ямар сэргэлэн цовоо байна. Тэрийг хардаа ямар их мөнгө олж байна. Тэрийг хардаа ямар их албан тушаалтай байна гэж хэлхээсгүй мөн л тоо хөдөлмөрч байх, уухгүй байх, метршгүй байх тэр нь хэрэгтэй. Гэхдээ нэг ч дүрдэгдэхгүй байгаа зүйл нь сайн байх. Зүв зүйтэй явдалтай байгааг нь зүв зүйтэй явдал гэхээр ойлгож байгаа үстэй тийм ээ. Ариун явдал мөрийг нь хизээч ээж аав нь хүүхдүүдэд багтаж хэлэхээ байцсан байхгүй. Тэрний хүүхэд онц сурж, тэрний хүүхэд мундаг хичээсрээ гадаадд явж байна.
Бишээ. Зүйтэй явдал, ариун мөр энийг нь магтах хэрэгтэй шүү. Одоо юу гэдэг юм бэ? Миний хүү одоо аав нь те чиний идж байгаа хоолны ширхэг будаан хүртэл аавынх нь ариун цагаан хөтөлмөр шүү. Хаач ямар ч шашин байдаг байлаа гэсэн, юу ч байлаа гэсэн. Би нэг ариун мөрөөр л явсан даа минийх. Энэ өөрөө их ийм үнэлэмжийг, үүнийг бахархах сэтгэлийг л төрүүлэх хэрэгтэй юм л да. Нэг ч дурдгүй. Аль сэргэлэн цаваа яасан ийсэн тэр зүв гэхдээ тэрнээс илүү үнэтэй зүйл чинь ариун сэтгэл байхгүй. Тэгтэл мараг тэрийг буруутгах шүү дээ. Чи тэнэг юм хар багаас нь эхлээл чи энтэй үерхэд байгаа. За тэгэл хуураг дуу за яг үз. Муу санааг л заадаг. Ариун сэтгэл бусдыг итгэх бүгдийг нь аав ээж нурааж хийдэг. Цэцэрлэгийн хүүхдүүд үгүй нэг хоорондоо ингэ маажилцсан байлаа л тийм. Маажсан байлаа гэд хэн маажцсан тэр маажсан. Тэг юу гэж хэлдэг гэж? Сөрөөд маажихгүй яасан. Би чи жанглийн хөл шүү дээ тийм. Жанглийн хөл. Маажилцал нөө Монгол хэвэндэл ахна шүү. Аав нь орог танаа хүүхд цоож гэж баярлах янзтай. Үгүй чинь мэдэхгүй гэх юм л та. Тэр зодоонтой бариатай айхтар үе чинь би өөрөө туулсан. Эрсдэл байдаг аахгүй. Асар их эрсдэл байдаг. Тэр мундаг атман эрсдэл айгүй өндөр байдаг. Хичнээн мундаг атман байлаа гэхэд нэг тэнгэн гарч ирэл араас нь утгалчих болдгоо л аахгүй юу. Би тэр хүүхдийг мундаг зодтолдог болгоод юм уу бусдыг дээрлэхдэг хэрэггүй. Би хүүхдээ уртудаа наслаасаа эрсдэл болгоноос хол байгаас би нэг хүндэлдэг 50 сайхан нийгэм байхсаа л яг үнийг л хүсэж байна. Сөрөөд маажилцаасаа гэж би бодохгүй. Би зүгээр ингээд үр хүүхдийнхээ ирээдүйд хүн болгон санаа зовно. Өвлүүлэх юм. Надаас хойш аз жаргалтай 50 амьдралыг нь өөрийнхөө төвшөнд би өөрөөс шалтгаалах тийм ээ чадлынхаа ирээр би болгоод хөхийг бодно. Материалог төвшин тийм ээ айлхаар баян тас. Гэхдээ хичнээн хэд мөнгө байлаа гэсэн та тэнэг хүүхэд бол юу ч хөл магадгүй тэр хэд хөрөнгөн тэр хүнийг бүр муу зүйлөө хөтлөх шалтгаан болчих болдог. Боловсрол олохыг хичээд боловсрал. Мөн л дөө нийгэм яаж солигдлоо гэсэн тэр боловсрлоороо өөрийгөө тийжээх. Гэхдээ намайг одоо жишээлбэл анх энэтхэг сурчаад 10 жил өвчнөө олон залуучууд мундаг залуучууд төгсөөл цаашаа бүр хөгжингүү орнуудад очиод мундаг боловсралтай залуучууд. Гэхдээ харамсалтай нь тэднээс архинд орцсон байна. Авилгал хэл ахуул аваа шоронд орцсон. Магадгүй одоо өдөрдох төвшөнд гэхдээ хамгийн муу мухай юм хийдэг хүмүүс байна шүү дээ. Ховор нандин боловсролыг олцсон мөртлөөсөө тэр улс орон бусдыг бодох хүндлэх тэр бодлоос илүүтэйгээр өөрийгөө бодоод байна л да. Тэгэхээр зөвөр би боддیں۔ Үр хүүхдээ юуг өвлүүлэх вэ гэхээр хамгийн түрүүнд би хүүхдээ хүмүүжлтэй л болох ёстой л гэж боддог. Тэр хүмүүс маань баян тансаг байна уу? Боловсралтай байна уу хамаагүй. Гэхдээ бусдыг л хохироохгүй хүн бий болгочихсон л гэж боддог. Өдөр тутмын амьдралдаа аз жаргалтай сэтгэл хангалуун яаж байлгаж болох вэ? Түүнээс жижиг машинтай анх машингүй хүн анхныхаа машиныг авах. Машинтай байсан хүн анхныхаа джипийг авах баяр хөөр ялгаагүй л байт. Ялгаагүй баяр хөөр. Тэгэхээр мөнгнөөс үл хамааран аз жаргал байж болдог л гэсэн үг л. Энэ улиг бас үг л. Гэхдээ юудаа ч гэсэн би муу юм хийхгүй зүйтэй явдлыгаа үнэлдэг ийм л сэтгэлтэй хүүхэд хүмүүжүүлэх. Жишээлбэл улс орондоо өгөх ёстой.
тэр хүүхдэд маань ч гэсэн өөрт нь хэрэгтэй. Тэгэх юм бол сэтгэл хангалуун байж болох юм л гэж бод. Гэтэл энэ талаар юусоо ярихдаггүй л. Хитл тэгэл энэ гадна талдлаас. Гэхдээ нэг ариу юм хэрэгтэй л дээ. Багч чадгаа. Ингээ өндөрлөх үү? Цаашаа ярих уу? Цаг болж байна уу? Баг. Дадгүй нэрээ би жоо ядраад ихтэй. Тэгэхээр Бурхны шашинд шүтэн барилга харилцан хамаарал гэдэг утгаараа ёс зүй байх ёстой гэж тайлбарлагдаг гэж хэллээ. Тийм ээ. Яагаад би бусдыг хүндлэх ёстой юм бэ гэвэл чи бусдад дулдуудаж оршдог, бусдаас хамаарч оршдог болохоор бусдыг хүндлэх ёстой юм. Энэ хэдэн жилийн өмнө Игэл телевизээр гарч ирсэн. Энэ Игэл телевизийг ч юм уу христчнийг би дурдаад байгаа нь бол альва нэгэн иш мухаргүй биш. Яг онлын цэвэрлэл шүүмжчих юм уу? Ийм байж бол. Тийм ээ? Иш мухаргүйгээр л энэ чөтгөр энэ юу гэх юм бол энэ тэнэгэл. Түүнээс ш онлын төвшөндөө маргалдаа мэтгэлцэн би байх ёстой гэж үздэг л. Игэл телевизээр нэг бүсгүй ярьж ин гэр бүлийн өдөр юм уу да. Тэгэхээр тэр бүсгүй ингэж ярьсан. Гэр бүлийн хоёр жишээлбэл эхнэр хүн нь эр нөхрийнхөө зарцсан биш ч гэсэн үнэнч туслагч нь байх ёстой мó. Эмэгтэй хүн эр нөхрийнхөө зарцсан биш ч гэсэн үнэнч туслагч нь байх ёстой мó. Яагаад гэвэл анх ертөнцийн эзэн Адамыг бүтээгээд түүнд туслуулах гэж хавиргаар нь Еваг бүтээсэн юм а гэж хэлсэн. Тэгэхээр эмэгтэй хүн эр нөхрийнхөө үнэнч туслагч гэл яагаад гэвэл эрэгтэйг нь ярихгүй энэ жоохон гендрийн асуудал байна л да. Тэрийг орхиё. Зүгээр л гэр бүлийн хоёр хүн бие бинийгээ хүндэлж тийм ээ байх ёстой гэсэн ойлголтыг ярьж байна гэж аваад үзэхэд яагаад гэвэл гэж хэлж яагаад гэр бүлийн хоёр хүн бие биенээ хүндэх ёстой гэх юм бол хайдвал ертөнцийн эзэн анх Адамыг бүтээчээд түүнд туслуулах гэж Еваг бүтээсэн юм. Тэгэхээр эхнэр хүн бодох юм л да. За би их нөхөртөө нөхрөө хүндэлж яа да. Яагаад гэвэл эзэн бидрийг тэгж л бүтээсэн юм чинь гэж бодох юм шиг байна. Яагаад? Энийг бол догма гэдэг л ягшман сургаал гэж хэлж байна. Тэгэхээр Бурхны шинд ингэж итгэл үнэмшил жишээлбэл гэр бүлийн хоёр хүн яхта яагаад үл эзэн тэгсэн юм чинь ингэж бордог юм гэдэг маань хитрхийг мухар байдлаар. Бурхны шинэ тайлбар болохоор би бусдад дулдуудаж би хөршөөсөө хүртэл хамаарч оршно гэж хэлж штэ тийм ээ. Тэгтэл гэр бүлийн хүнээсээ би бүр асар их хамааралтай байна. Гэр бүлийн хүн маань л таагүй ууртай байх юм бол би таагүй ууртай надад таагүй л. Тэгэхээр та хоёр би эвтэл байх юм бол ээдээ мөн гомих би бинт чинь хэрэгтэй шүү л гэж. Та хоёр би бинээсээ бүр асар их хамааралтай. Ямар ч далдын хүч анханасаа эзэн бурхан тэнгисэн хамаа байхгүй. Зүгээр л та хоёр эвтэй байх юм бол ээдээ би бинт чинь гомих хэрэгтэй байна шүү. Тэгээд бол би бинээсээ их хамааралтай байна шүү. Шүтэлтэн барилгын үүднээс л тайлбарлаж байгаа юм л. Ер нь Бурхны шинэ гүн ухаанд тайлбарлагдах унаасаа ямар ч тохиолдолд хялбар байх ёстой гэж үү. Тийм биз дээ тийм ээ. Тайлбарлагдах унаасаа ямар ч тохиолдолд хялбар байх ёстой гэж. Тайлбарлагдах унаасаа хүнд байх юм бол энэ тайлбар биш л те. Энийг ойлгохгүй болохоор илүү хялбар ойлгомжтой зүйлээр энийг ойлгуулах гэдэг шүү дээ. Тэгэхээр гэр бүлийн хоёр хүн бие биенээ хүндлэх ёстой гэдгийг хаа байсан ертөнцийн эзэн хавиргаагүй. Энэ маань надад илүү эргэлзээтэй байгаа байхгүй юу? Гэр бүлийн хоёр хүн бие биенээ хүндлэнэ гэдэг бол харин ойлгочих болохоор зүйл. Харин хавиргаар наах бүтээсэн гэдэг нь өөрөө надад итгэмээргүй зүйл болоод байна шүү дээ. Тэгэхээр энэ зүүдөгт харилцан хамаарлын үүднээс харилцан шүтэлцэл ёс зүй байх ёстой тайлбарлал Бурхны шүү дээ. За тэгвэл нүгэл буян үүлийн үр. Тэгэхээр үүлийн үр гэдэг маань шүтэн барилга гэдэг Бурхны шний том онолын нэгэн хэсэг. Юу гэсэн санаа юм бэ гэхээр миний
гадагшаага хандж байгаа хандлага хийгээд гадаас надад ирэх хариу хоёр шууд уялдаа хамааралтай маа л гэсэн онолго. Ийм л байна. Юу хамаагүй ирдэг биш тийм ээ. Энэ ирж байгаа зүйл маань өмнө чиний хэрхэн хандсан илгээлтийн хариу юм аа л энэ хоёрын хооронд тодорхой зүй тогтлын холбоос байна гэдэг онол маань л үйл юу. Юу хийж байна? Тэр мэд хариу ирнэ. Нэгэнт үйлдэл маань таатэйгээ таг үүр дагаврыг авчирдэм болвол ямар үйлдэлийг муу үйлдэл буюу нүгэл гэж хэлэх вэ? Ямар үйлдэлийг сайн үйлдэл буюу буян гэж хэлэх вэ? Тэгэхээр 10 хар нүгэл гэж түрүү яригдчихсэн тийм ээ. Энэ бодож явах хэрэгтэй. Хүн амьдралынхаа турш бас бодож л байх хэрэгтэй. Шашны мухар зүйл биш. Хүн болгоны иргэн ерөөсөө л хүмүүн гэдэг зүйлийн хүлээж амьдралынхаа турш сахиж мөрдөх ёстой л зарчмын тухай асуудал л 10 хар нүгэл гэж хэлдэг. 10 хар нүглийг ямар түгээмэл хэмжүүрээр нүгэл болгож үтсэн байт юм бэ гэхээр тэдгээр 10 зүйл маань бүгдээрээ өөр хийгээд бусдыг хохироосон үйлдэл байт. Өөр хийгээд бусдыг хохироосуулж. Гэтэ Бурхны шинд өөрийгөө хохироохыг хүртэл нүгэл гэж үздэг. Бусдыг өөрийгөө хохироосон үйлдэлийг л бусдын эрх ашигыг бусдад зовлон зүдгүүр авчирсан тэр үйлдэлийг л нүгэл гэж үзнэ. Тэгээ бусдыг хохироохгүй байна гэдэг. Тэгэхээр бусдыг хохироохгүй хэлээш. 10 хар буян нүгэл гэж тэгвэл бусдыг хохироосон үйлдэл хийд юм байж л. 10 цагаан буян гэж юу хэлдэг гэж? Юу гэж болох вэ? Харун цагаан буян гэж байна шүү дээ. 58. 10 хар нүглийг хийхгүй байх гэлтэй. Айгу энгийн байгааз. Өөрөлд бусдыг хохироохгүй гэж л өөртөө хичээж байгаа тэр хариуцлагыг, тэр үүргийг л 10 цагаан буян гэдэг. 10 цагаан буян гэхээр байгаа бүхнээ бусдад өгөө ч юм уу ингээл явах юм биш. Зүгээр сууж явахдаа хүн хүртэл 10 цагаан буяныг хурааж болдог. Би бусдыг хохироохгүй шүү л гэж би хэл сэтгэл үйлдэлээ хянж байгаа. Ямар ч тохиол би ингэх ёсгүй гэсэн энийг зарчим байхыг л 10 цагаан буян гэдэг. Үүлийн үр гэдэг маань тэгэхээр хажуудлаас хүн зохицуулаад Тэнгэр бурхан зохицуулаад байдаг юм биш. Ерөөсөө л энэ дотор өөрт нь байх хариуцлага гэж зүү тогтлоо гэж үздэг. Муу юм хийсэн үнийг Тэнгэр бурхан хажуунаас шийтгээд байгаа биш. Тэр хүний хийсэн үйлдэл нь өөрөө бусдыг хөрөөсөн үйлдэл нь өөрөө өөрт нь муу зүйлийг авчрах чадaltaй гэж хэлж байгаа. Энэ айгүй чухал юм шүү дээ. Энэ их чухал. Үйлдэлд хариуцлага нөгдөг. Яагаад вэ гэхээр нөгөө нэг далдын хүчтэй холбож ёс зүг тайлбарласан тэр шашнууд байна шүү дээ, тийм ээ. Анхандаа уулын тэр эзэн тэнгэр гэдэг маань ёс зүг зохицуулах гэж хэлээд байсан. Зөв зүйлийг яагаад хийх ёстой гэсэн асуултандаа хариулт олохын тулд нөгөө далдын эзнийг гаргаж ирсэн. Тэгтэл явцын дунд юу болцсон бэ гэхээр нөгөө зөв зүйтэй үйлдэлхээс илүүтэйгээр эзэн маань өөр айгүй чухал болсон. Хайвал энэ эзэн л бүхнийг шийддэг болчихлоо шүү дээ. Тийм болохоор чи сайн хүн бай, муу хүн бай, буян хийж гэнэ, нүгэл хийж гэнэ хамаагүй гэж ярьдаг болсон. Хамгийн чухал нь эзэнд итгэх хэрэгтэй л гэж хэлдэг. Энийг Иеглизээр ярьсан шүү дээ. Та хичнээн буянтай хүн бай, сайн хамаагүй. Зөвхөн Иесус Христэд итгэж байж л сая аврагдана гэж хэлж байна. Одоо шал өөр юм болсон байгааз. Үйлдэл нь чухал биш болсон. Түүнд итгэл үнэмшил нь арын хаалга мэдэх чухал болсон. Энэ бол гол юмнаас жоохон гажицсан асуудал. Бурхны шинд үйлдэл чи бурханд итгэнэ үү чи тэр тийм ээ Буддад итгэнэ үү эсвэл тэрэндээ чухал биш. Хамгийн гол үйлдэл чинь зүв байх хэрэгтэй. Тэгвэл бол үйлдэл гэдэг нь шүтэн барилга хууль байна гэж хэлж байна. Ер нь үлийн үрийг карма гэж хэлдэг тийм ээ. Карма теори гэдэг тийм ээ. Тэгэхээр үлийн үрийн онол гэдэг энэ нэршил маань бурхны шинаас ч өмнө Ведийн шин байсан баг юм л да байсан. Гэхдээ нүгэл буйныг яаж авч үтсэн байт юм бэ гэхээр хит шашинтай наацсан байт. Ведийн шашинд холбогдож байж Брахман тэнгэрт нь итгэж байж сая яах вэ? Буян болно гэж. Түүнд итгэхгүй л байх юм бол нүгэл болно гэж үтсэн байт. Бурхны шин тэр биш шүү. Бусдыг хохироосон байх юм бол нүгэл.
хохирохгүй байна гэдэг нь буян бол. Тэгэхээр энэ Ведийн шашинд байгаа зөвхөн тэр шашинтай нь холбогдож л буян болно гэсэн тэр ойлголтыг Бурхан багш ер нь үүсгэж гарч ирсэн байдаг л. Тэгээ Брахман тэнгэрт итгэж байж л аврагдах ёстой гэж хэлж. Брахман тэнгэрт итгээгүй бол мөнхийн там. Брахман тэнгэрт итгэх юм бол мөнхийн деважин. Хэрвээ тэр үнэн бол та нар Брахман тэнгэр гэж сонссноо? Та нар тэгэхээр яах вэ? Мөнхийн там руу явах нь шүү дээ. Мөнхийн там руу шүү. Зогсохгүй тамд. Яг Брахман тэнгэрт итгээгүй юм чинь. Яагаад итгээгүй юм? Сонсоогүй юм чинь. Тийм биз дээ. Тэгэхээр хэрвээ дорж гэдэг лам ч юм уу, балбар гэдэг буу ч юм уу, тийм ээ, Аллах тэнгэр юм уу, зөвхөн Иесус Христэд итгэж байж л аврагдана гэсэн тохиолдолд Бурхан багшийн асуулт нь бол наадны чинь талаар сонсоогүй хүмүүс яах юм бэ? Жишээлбэл миний эцэг өвгөд тийм ээ 17, 8, 9, 20 дугаар зуунд амьдран сууж байсан Говь Алтай аймгийн Дэлгэр суманд амьдран сууж байсан миний эцэг өвгөд байна л да. Тэдэрт Аллах тэнгэрийн талаарч Иесус Христийн талаарч сонсох ямар ч боломж байгаагүй. Нэгч мишнер, нэгч элч төлөөлөгч сайн мэдээг сонсохоор Говь Алтай аймгийн Дэлгэр суманд тэр 400-ны турш очив, 500-ны турш очив. Тэр хүн гів гэнэтэл нэг өдөр морио унаал 5,000 км явдаггүйсэн бол түүний талаар мэдээлэл авах боломж байгаагүй. Өөрөө Бурханы шинэ тэр соёлын хүрээнд төрсэн болохоор тэрэнд итгэсэн. За тэрэндээ гол нь ш. Тэр 400-500-ны турш хэдэн 100 магадгүй мянган хүмүүс сайн ч хүн байсан, муу ч хүн байсан. Тийм ээ. Сайн. Гэхдээ тэд нар зөвхөн ганц л хэмжүүрээр Иесус Христэд итгээгүй гэдгээр л мөнхийн там руу явж болохгүй. Яагаад Иесус Христэд итгээгүй? Сонсоогүй болохоор л тэр. Хамгийн гол сонсоогүй л. Сонсох боломж өөрөөс нь зүгээс ерөөсөй байгаагүй. Бид нар зүгээр л боддоор бодоод үзье л да. Энэ байж болох уу болохгүй юу? Ерөөсөө сонсох боломжоогүй болохоор итгээгүй. Тийм болохоор тэрний төлөө чи мөнхийн там руу явна гэж байж болох юм. Гэхдээ бас дахиад нэг аврагт боломж байгаа. Хэрвээ тэрний үр хүүхдүүд хэрвээ дараа нь Иесус Христийн Аллах тэнгэрт итгэх юм бол тэгээд ерөөл тавих юм болж. Үр хүүхд нь хэрвээ итгэхгүй бол яах юм? Магадгүй үрүүд манд өөрөөр нь тасарч байгаа бол яах юм? Тэр тохиолдолд сонсоогүй юмдаа итгээгүй хөдлөө. Одоо жишээлбэл багш хүн шалгалт авахдаа хичээлээ заагаагүй. Шалгалтын материалаач тараагаагүй мөртлөөс яагаад хариулахгүй юм муу тавьчих болохгүй юм. Тэгээд ийм харилцаа байхгүй л гэж юм л да. Дорж гэдэг ламыг танихгүй, балбар гэдэг бөөдөр очиог хөдлөө хүн шийдэлүүлэх ёсгүй. Аллах тэнгэрийг сонсоогүй хөдлөөс байх ёсгүй. Тэгтэл цаад ертөнцийн эзэн гэдэг маань уул нь бол орчлон хорог яах гэж бүтээсэн юм бэ гэхээр хүн төрлөختний төлөө бүтээсэн гэж. Хүн төрлөخت нь яаж аврагдах юм бэ гэхээр өөрт нь итгэж аврагдана гэж хэлж байгаа. Тэгэхээр миний бодлоор болдгсон болвол хүн болгонд түүнд итгэл үнэмшлийн боломж нь тэнцүү байх хэрэгтэй байна. Тэгтэл одоо исламын шашинны оронд төрж байгаа хүүхдийн үед Христийн шинт итгэх боломж ерөөсөө гадаад орчны зүгээс байхгүй. Нэг хэсэг нь бол ерөөсөө тэр талаас сургууль сонсох боломжгүй. Тийм ээ? Нэг хэсэг нь бол гадаад харилцан юм байна. Тэгээ миний бодлоор болдог бол тэр бархас байдаг ч юм уу, санчаар гараг маргийг ч юм уу, тийм ээ? Адаг жуулгын мандцарыг бүтээж явахын хооронд тэр ч одоо асар их холбоо асар том энийг бүтээж явахын хооронд дэлхий дээр өстой аймаг сум болгонд л өөрийнхөө сүм хийдийг бүтээж явах хэрэгтэй санагдаад. Хүмүүс болгонд боломж нь олдох хэрэгтэй тийм ээ. Монгол тийм мундаг баян орн биш ч гэсэн сум болгонд нь хаан банк өргөө шүү дээ тийм ээ. Тэгэхээр хаан банкны хяраанд ажиллаад бархас байдыг бүтээхэ болчихё л та тийм оронд нь өөрт нь итгэл үнэмшлийг цаг хугацааны үе турш болгон байж байна. Тэгээд юу санаа вэ гэхээр ийм байдлаар ийм харилцаа тэгээд мөнхийн там руу явуулах юм байх ёсгүй. Хүн өөрөө л одоо явдал зөв бусдыг хүндлэх ийм л байж ах ёстой л гэсэн санаа л Бурхны шилээд байгаа юм л. Онлыг нь бол би үгүйсгэж байна. Онлыг үгүйсгэж. Энэ бол бодит шүү дээ. Өөрөөр хэлбэл хит тэрний талаар юусаа ярихгүй байна гэдэг. Нэг бол хит сургаар нь үзий ядах. Аль нь ч биш. Тийм ээ.
шашны талаар мэдлэг мэдээлэл хэрэгтэй юу гэх юм бол хэрэгтэй байдаг байхгүй. Бид нар хэд ярихгүй гэл нөгөө хүүхдүүд нь та нар алтан өргөө гэдэг кино үзчихсэн тийм ээ. Тэр авдар дотор ус байгааг л хүүхдүүд эхнээс нь тайлбарлсан бол ойлгомжтой байна. Тэгтэл хитрхи их нуусаар байгаад тэр нь өөрөө эмзэг болсон. Тэгэхээр шашин болгоны талаар мэдлэг ойлголтыг өгөх юм бол тэр хүн харин тэр тал дээр хэрсүүчих ёстой. Хэд тэрийг ярихгүй байсараа. Тэгвэл онлын маргаанууд нь буддизм гээд христийн шний хоорондоо онлын маргааныг нь ярьж ойлгох ёстой шүү дээ, тийм ээ. Тэгэлгүй хэд тэрийг ярихгүй байсараа гад нэг имийг сургасан сунгуутл итгэх үнэмшил. Үнэмшчгээд байдаг, эмзэг болсон. Энийг нь ойлгуулж ярьж байх ёстой. Жишээлбэл нөгөө талд нь би нөгөө нэг чөтгөр шулам гэдэг маань Бурхны шинэ бид нар хувь хувийн өөрөх нь муу сэтгэлийг хэлдэг байхгүй. Гадна талд торлох гэдэг байгаа ш. Дайсан гэдэг. Дайсан гэдэг маань гадна талд байгаа хүн биш ээ. Миний дотор байгаа муу сэтгэл миний хамгийн их тоон дайсан шүү Бурхны шүү үздэг. Тэгвэл гадна тал сатан гэж тавиал. Тэрнтэй байлдах, тэрийг олж нээж илрүүлэх юмнаас болоод жишээлбэл дундад зууны үед чинь хэдэн сая бүсгүйчүүдийг вич уу одоо шидтэн имгээд хороож ялаа шүү дээ. Хүн төрөлхтний туусан түүх шүү дээ. Мөн л Иглизээр гарч ирсэн. Өнөөдөр Монголын өндөр уул болгоны орой дээр муу ёрын шүтэн байна гэж сатаны шүтэн байна. Түүний муу ёрын хүчний эсрэг залбирцгаа ямин гэж залбирч байсан. Юу хэлсэн байна вэ гэхээр биш ээ. Овоо гэлж овоо. Гэтэ би бодохдоо жишээлбэл би тэр овоог сатаны хүчтэй гэж мэдсэнгүй. Та Бурхны шашинд ч гэсэн тэр бол овоотны холбоотой биш, баг бөө мөргөлтэй холбоотой. Гэхдээ намайг 4 тавтаа байхтлаа маань дагуулаад шарга март цуслангийнхаа уулан дээр гараад доороос нь чулуу аваад дээр нь тавиал 3 эргээл тийм ээ. Ингэт юм аа. Зүгээр энэ Монгол адаглаад Монгол уламжил байхгүй юу? Хятадуу тэгдэггүй. Англичууд тэгдэггүй, японочууд тэгдэггүй. Зүгээр монголчуудын нэг юм уламжлал. Цаад утгаараа бол яг байгаль дэлхийд хүндэтгэл үзүүлж байгаа маягтай юм л да. Гэхдээ үүнд эдийн засгийн ашиг машигч байд юм уу тэр мэрийг нь тооцоход хэцүү юм тийм ээ. Жишээлбэл Японд нэг цайны ёслол гэдэг те. Цайны ёслол одоо ёстой хүн төрөлхтний тэнэг ёслолуудын нэг л дээ. Тэг цайг зүгээр л уучхын хооронд чинь 2 цаг сунш те. Завлаа те. Йоо гал ингээл ягаал ингээл зүгээр л би бол зүгээр уучил даа юм. Жижиг гай нэг балга юм л юм. Дахиад байж. Гэтэ түүнд сууж байгаа нэгч гадаад хүн те. Поли энэ хөлчин чилж гэн ямар тэнэг наа чин ямар ч сатаны ёслол байна гэж хэлдэггүй байхгүй юу? Шинтотой холбоотой гэхдээ ерөөс тэгдэг. Хэрвээ Японд харилцал гэж байгаа бол түүний өв соёл уламжлалыг хүндэлдэг. Тэрэн шиг монголчуудын тэр уламжлалт овоо мовоог сатаны муу ёрын хүч мүч гэж хэлээд тах надад жоохон сонир санагдаад байна. Зүгээр л нэг уламжлалын түвшинд хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хэд түүнийг шүтэл байх биш. Хэд түүнийг үүсгээд байх биш. Зүгээр нэг ёс заншлын түвшинд байж ах хэрэгтэй биз дээ. Тэгээд тэр сатаны шүтэн гэж хэлсэнс л Монгол овоонуудыг айгүйх буулгасан шүү дээ тань. Чингэлтэй уул яваг буулгаад хайцсан шүү дээ. Мэдгүй. Тэгэхээр энэ юу гэж хэлж байна гэхээр шашныг хэд гадна талаас нь шууд сатана гэд ингэж хэлнэ гэдэг маань тэнэглэл. Нөгөө талаас түүний онолыг нь үзэж шүмжилтээ хийгээд дэвшилтэй талыг нь ярилцалгүйгээр л шашныг хүндлэх ёстой гэдэг. Энэ бас буруу. Надад тэг санагдаад байна. Шашныг хүндэлж ийгээд бүх онолыг нь ерөөсө хүндэж ярихгүй, хилцүүлэхгүй, эргцүүлж тунгаалгүй орхино гэдэг бол буруу. Нөгөө талаас хүний итгэл үнэмшлийн асуудал болохоор түнд бас тодорхой хэмжээнд мухраар хандлаггүйгээр хүндлэх ёстой гэж надад бодогдод. За өнөөдөр ерөөхдөө нэг иймэрхүү шивдэ.
За эцэстэн үлгэрээр дуусгач. Хүн болгоны мэддэг үлгэр дээ. Зураг мөргөн байдیں۔ Уулын би бодохдоо ингээд дөрүүлээ давхарлаж очиж жимс авч яснаас ерөөсөө шувуу нисч очиод авчихгүй яасан бэ гэж бодоод байдаг. Тэгсэн чинь тэр яг үлгэр нь бол тийм утгатай үлгэр биш юм билэ. Урд нэг энэтхэгийн хаан тусад за нэг юм бид нар байгалаас их хамааралтай улсууч бид. За байгаль дээр холбоотойгоор үлгэрээсээ гажаа түрүү ярих гэжээс нэг зүйл ярьчих. Энэ юмыг хоёр туйлшралтай ханддаг гэдэг дээр Бурхны шин шүтэн барилга үднээс байгаль дэлхий гэдээ байна да тийм ээ, байгаль дэлхий. Энд нэг талаас нь болохоор хит үгүйсгэх. Намайг баг байхад бол яг байсан шүү. Байгалийн өврөөс баялгийг булааж авна. Уулыг нурааж усыг эргүүлнэ гэж хэрдэг байсан. Орчлон үеийн шинжлэх ухааны хүчээр тийм ээ. Тэгэхээр энд юу өрхөгдүүлээд байсан бэ гэхээр байгаль бидний дайсан биш байхгүй юу та. Бид нар өөрөө байгаль шүтэж оршдог. Тэрийг л тооцоолгүйгээр хүн төрлөختөн тэгэл байгалыг нураах юм яриад. Бид нар өөрсдөө байгалаас ямар их хамаарлал тооцохгүй орхисон. Энэ нэг буруу. Нөгөө нэг хэсэг нь болохоор байгаль хит давуулан үнэлэх. Нэг чулуун молонд очиод мөргөөд идэг. Нэг чулуунд очиод хамаг юм ярьж байгаа. За ингээд манай эхнэрийн дүүгийн хүүхэд нь яагаад тэгээд бишээ нөгөө дарга нь болохоор ингэхдээ ингэж хэлсэн юм байна. Тэгээ уул нь бол бүр яг 70 хоногийн өмнө ярихтаа болохоор ингэж яасан ч гів гинэт яриад тэгээ би яагаад чулуу сонсож байгаа. Чулуу бол ерөөсөө тэгээд хотын бүх хүмүүсийн ажлыг зохицуулдаг. Ингээд болохгүй тэгээд очиод ингээд бизненд орох гэсэн чадаа. Тэгээд уул нь бэжин тэр кост нь биз дарахгүй байсан ч тэр чулууны нөлөөгөөр очиод дарчдаг тийм. Яг дарга зэрэг хотын бүх улс төрийг л тэр чулуунд очиж чулуу бол тэгээд уул нь чулуу шүү дээ. Тэгээд хотын бүх ажлыг зохицуулж. Энэ бол нөгөө тишиг арай хэтрүүлж шээ. Хотын бүх ажлыг улс төрийг ингээд ахны тэгсэн чинь ингээд анх яасан чинь ингээд үгүй гэж яагаад ингээд юм ярьж нөгөө тийм. Энэ нөгөө тийшээ давуулж юм чинь байгаль. Тэгээ Бурхны шинд бол зүгээр байгалыг жишээлбэл харилцан хамааралтай л гэж байна. Бид нар байгалаас хамаарч оршдог л хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Гэхдээ оюун санааны удирдлага бол тэр шулуун мод биш шүү тань. Оюун санааны удирдлага нь бид нар өөрсдөө саруул оюун ухаанд найдах хэрэгтэй. Бид нар өөрсдийнхөө саруул оюун ухаанд найдах хэрэгтэй. Гэхдээ байгалыг хүндлэх хэрэгтэй. Бид өөрсдөө хамааралтай тэрнээс. Энэ л орх гэсэн. Тэгэхээр түрүүний үлгэр нэг хаан тусад жигтэйхэн ингэж л гард юм да. Хур цагтаа орлоо гэж хэлдэг. Хур бороо цагтаа боллоо гэж. Тэгэхээр хур бороо цагтаа болох ямар их нөлөөтэй гэж. Тэгэхээр байгаль дэлхий сэргдэг баг. Байгаль дэлхий сэргэхээр мал хүний зоон нуруу тэнэлэгдэг. Хур бороо цагтаа орохоор одоо хүнсний ногоочд юм уу, тариаланч тийм ээ, тариалангийн аж ахуй хэрэглэдэг хүмүүс ч гэсэн ашигладаг. Тэрнээсээ улбалаад мал ахуй авч бай, газар тариаланч байлаа гэсэн ашиг тийм ээ. Үр тариа арвин түүнийгээ дагахаар хүн зон сэтгэл хангалуун боллоо. Хүн зоны сэтгэл хангалуун болоод ирэхээр ёс зүйдээ хүртэл нөлөөлөд эхэлж байгаа юм л да. Нэг ойр зүрийн уцаар гайгүй тайван сайхан амт. За юутай ч гэсэн улс орн маш амгалан тайван сайхан боллоо. Энэ итгэгт нэг жижигхэн ханилэг. Чихтэйгэн сайхан болоо хүн ам найртай сайхан амгалан болоо. Тэгээд хаана нь хэлж гинэ. За энэ бол дээд тэнгэрээс заяатай миний их буян заяаны хүч юм аа. Миний хүчээр улс орон юм сайхан болоо. Энэ бол миний дээд тэнгэрийн заяаны хүч юм аа. Төшөмдүүд нь хэллээ гинэ. За энэ бол улс орноо мэргэн жолоодож байгаа бидний орон нарийн ухааны хүчээр улс орон юм сайхан болоо. Бэрмэн лам нь хэллээ гинэ. За энэ бол миний мундаг их залбирч мөргсөн хүчээр л улс орон юм сайхан болоо. Онш буюу илт мэдл гэж гард юм л да. Тэгээд яг үнэхээр нэг мундаг илт мэдэлтэй хүн
яагаад улс орон ийм сайхан болов гэд үдсэн чинь одоо яг үнэн шалтгаан нь болохоор тэр хамт улс байгаа уулын ард талд 4 араатан амьтан бие биенээ хүндлэн нөхөрсний хүчээр газрын эзэд тэргүүт нь баясаад одоо хур бороо гэх цагт нь ордог болсноос одоо товчдоо тэнд байсан 4 араатан амьтан бие биенээ хүндлэн нөхөрсний хүчээр тэр хамт улс ийм амар тайван болвоо гэж ганжуурт гардаг үлгэр. Ганжуурт байдаг. Үлгэрийн талаа гэдэгт байдаг үлгэр. Үлгэр гэдэг маань яг болцсон явдал гэхээс илүүтэйгээр үлгэрлэн үзүүлэх сургаалын шин чанартай байдаг л. Тэгэхээр зүгээр нэг 4 араатан хоорондоо нөхөрснөөр бүхэл бүтэн улс оронд нөлөөлнө гэж гарч байгаа юм л тэнд. Тэгэхээр Азийн цээжинд 2.7 сая монголчууд байдаг л. Тэгэхээр нэг анги хамт олонч гэдэг юм уу? Нэг хүний ёс зүй хүртэл би зүгээр Монголын ирээдүйд асар их хүчийг өөрчлөлтийг авчирч чадна гэж хэлдэг. Тэгэхээр хамгийн ихэнд эвтэй, найртай, хүндлэлтэй байх чухал шүү. Тэхийн тулд ямар байх хэрэгтэй гэдэм бэ гэхээр өөрийгөө бас тодорхой хэмжээнд хамгийн их түрүүнд өөрийгөө гэж хэд амин хувь хичээг үздгийг л тодорхой хэмжээнд бууруулах хэрэгтэй. За явтаа ч гэсэн Азийн, Төв Азийн тэгш өндөрлөгт 2.7 сая хүн маргааш амар тайван аз жаргалтай болохын тулд өнөөдрийн бидний ёс зүй харилцан хүндлэх чухал ойлголцол. Та ингээ өндөрлөлт баярлалаа.